урилга. Дөрвөн зүгт. Хинтээ аймагт. Дадал сум. Миндамуур. За хамгийн сүүлд бид 600 студиэс та бүхэнтэй мэдлэгтэй зүүн аймагуд руу хөдлөлөө хэмээн хэлж байсан бол яг одоо Монгол улсын зүүн хойд Хилийн хязгаарт Хинтээ аймгийн Дадал суманд хурж ирээд байна. Чингис хааны өлгий болсон нутагт бид хүрэлцэн ирээд байна. Яг одоо бид Дадлын энэ сайхан нарсан ойг үзэгчтэй харуулахыг хичээж аймгийн төвөөс 270-аар 300 км явж ирсэн. Тэгээд эхний зочноо хүндэтгээд судалт аль хэзээ нөрцөн байна. За тэгээд ер нь бол бид амлсандаа урж байгаадаа л их баяртай байна да. Анх удаа хөтлөгчд бид нэр Бряд үндэсний утас өмссөн байгаа. Угаасаа Монголын ард түмэн Хинтээ гэхээр Бряд заны өлгийн нутаг гэж одоо бүхийн өнгөл мэддэг. Хинтээ аймгаас бэлтгэж байгаа энэ хүү нэвтрүүлгээ ингэж одоо үзэгчтэй хүндэтгээд энэ нутаг усаа хүндэтгээд бас энэ Бряд заны үндэсний хувцас иж бүр нэр өмссөн сууж байгаа юм аа. Өвөрмөц сонирхолтой харагдаж байгаа болоо магадгүй зарим нэгд нас нэг инээд нүрж жуумгнаж байгаа болоо тийм ээ. Манай хоёр бүсгүй маань бол тийм дээр үеийн язгууртай хатач шиг л надад бас харагдаад байна. Энэ одоо хамгаан хувцас юм байна. Тэгээд биднийг ингэж их сайхан иж бүрнээр нь хувцалсан уран гартан бол энэ гурай. Тэгээд долгорж байгаагаа хүндэтгээд нэвтрүүлгийн хойморт нэвтрүүлгийн салхийг хаглуулж урьсан байгаа. Та сайхан амарч иж гэнэ өө. Танай одоо Бряд хүмүүстэй мэдлэхэд ч одоо Миндамуур л гэдэг байх та. Тий их түгээмэл хэрэглэгдэг мэдчилгээ тийм ээ. Та бол одоо яаж мэдчлэх вэ? Хайм байна та. Хайхан намарж байна та. Ихэл холбота. Ааха. За сая манай эрэгтэй хөтлөгч сонирхол асууж байна. Энэ одоо их тийм ямар учир утгатай хувцас юм болоо харсан их язгууртан шинжи хаттын хувцас шиг харагдаж байна гэж ярих юм. Та харин бидэнд тайлбарлаж хэлж өгөөч. Бряд үндэснэл хувцас. Нэг л энгийн ардын хувцас тийм ээ. Хамган дэглэ. Хамган гэхээр долгорж байгаа хамган гэхээр хүнтэй гэрэлсэн хүний хувцас байгаа даа тийм ээ. Басхан гэхээр ондоо болно. Басхан гэхээр ондоо болно. За эрэгтэй хувцсанд нь ямар нэршил байх вэ? Ялгаа байхгүй дөө хуул эрэгтэй ижил хавсан. Долгорж байгаа маань уг нь бол гарал нь Батширээцийн Бряд. Тэгээд Дадал сумд ирж сууршаад энд амьдрал ах байгаа цэцгэлүүлж өр хүүхдүүд нь өсөж томорч тэгээд сүүлийн 14 жил яг энэ Бряд үндэснийхээ хувцсаар дагнаж тэгээд өөрөө оёхын хажуугаар дэрэгдээ байгаа бэрүүдээ одоо бас татаж оролцуулаад зааж сургаад тэгээ бас энд нутаг орныхондоо ч гэсэндээ ер нь нэг өвлүүлээ үлдээ гэсэн энэ санаа сэтлэр үйл урлаж байгаа юм хүн юм блэ. Тэгээд юуны төрөнд бас бүгдээрээ гэрт нь очисон. Яг тэр нөгөө гутал урлаж байгаа Бряд үндэсний уралсан тэр дээл хувцас тэр бүгдийг нь харж тэр сурвалжлагыг үзчихэд ирэхэд болцоо тийм үү? Тэгээ юуны төрөнд хоол газраас таныг зориод ирлээ. Нэвтрүүлгийн маань урилгыг гардаж авна уу? Баярлаа. Заалгад шарээг. Гэр бүлийнх нь хүн болох Жамсрангийн нэр хөөгээд хүнийг за мөн одоо бэрүүдийнх нь хантанд сулгацсан байж байна л да. Ханилсан ханаа одоо таал сайн хэлэхгүй одоо тодорхойлж хэлэх бах та. 62 онд ханилаад одоо бид хоёр одоо 50 гаруй жил ханилаа. Зовлон жаргал бүхнийг хоёулаа хуваалцаж өдийг хүртэл амьдэрсэн үр хөвгтүүдээ өсөглөө хани маань бол яхав ууйгүй хөдөлмөрч ер нь би настай болсон гэд юм уу ядарлаа гэд хойшоо суудаггүй оёх хийх бүтээхийн төлөө байдаг. Энэ ч яг үр хөвгтүүд маань хүмүүжилд нөлөөлдөг. Энэ чанараараа яг үр хөвгт маань ч гэсэн ажилтай амьдралтай болж ил явна. Тэгээд одоо яг энэ нэг хоёр юуны төрсөн охиноос маань гарсан нэг том хүүгийн авгаа 12 настай өдийг хүртэл 40 гартлаа бидний дэргэд хүмүүж ирсэн нэг хүүвий тэрний маань авгаа хоёр яхаа бидний ажил үйлд тусалж оёх шидэхэд нэмэр ханд болж өөрснөө сурч ингэж л амьдарч байна да. Хөгшнийгөө нэвтрүүлэгтээ орж байгаад нэг амжилт хүсээд гэдэг юм уу? Өрөөгөөд хоёр бэртэйгээ хамтраад нэг сайхан мэдчилгээ Брядаар хэлж болох уу?
Амьдралын замд хань болон амраг хань юмны шиний бүтээж хийхэн ажил үйлсийн ашууйнаар үр хүүхэд хань нөхөр бид чинь ингэж энэ нэвтрүүлэгт оролцож байгаад нь их баярлж явдаг да. Баян ханаа уламнэ бугын урам нахнё тагда анхна сахнаар ярамтай 안심 바외면요 타그요 Та ер нь одоо нийтдээ хичнээн их зүйл урлаад байна вэ? Уг нь бол хар багасаа биш их хожуу урлаж эхэлсэн гэж байгаа. Нэг жилдээ нэг 100-аад утлаа нэг да. Хүүхдээ нийлээд л тий. Ховцоо дээлбэл тэрэм болгон ойшатхаа болоод байгаа нүднээ хараамуу бас. Гутыг бол яах вэ тэгээд барим жагаар заримдаа чамнаг яа нэг тий. Гарт орсон юм гэдэг тэгэл хийх л байх Хийх л да. Тий. Гарт орсон юм шиг энэ даа өөрөө байх л да. Ямар ч гэсэн. Тэгэхээр энэ жил Бурайдсан олны одоо хамгийн том баяр болох Алтарга нь 2014 одоо наадам дадал суманд болсон шүү дээ тийм ээ. Тэгэхээр та бас энэ наадмын талаарх сонио хашнаас бидэнтэй хуваалцаач. Энэ наадам гоё наадам болоо. Олон Бурайд нараас уул их л гоё наадам болоо. Баахан таны уралсан дээл гутлаар л гойсон байх та. Гойсон гоёо юм шиг дөө. Хойд газараас ирээд гутлаа авч өмсдیں۔ За. Бурайд гутал. Яг оргороо байна уу биш байна уу гэдэг оргороо байна гэдэг өмсдیں۔ Та энэ хувцсны зарим нэг онцлогийг бидэнд бас их ярьж өгөөч. Манай энэ эмэгтэй хөтлөгч маань ярьж инлээ. Одоо энэ унжуурга байна да. Энэ ингэж холбоотой байх ёстой. Тэг гоёо н холбоотой л байх ёстой байх. Ингээ саланг байхаараа бас учир байх уу? Тийм л тийм ш уусрын хайг ойлгож мэднэ л үгүй тэгээд ингээ юм л байдаг л да. Холбоотой л. Би бол сонсохны гэр бүл салсан тохиолдолд энийг салгадаг энтер гэж сонсч байсан. Заавал айлын эхнэр болон хүн холбоотой байх л да. Бас ходууд ингэхгүй байх. Одоо энэ гоёо чимэгнүүд бүгд л одоо нөгөө эрдний чулуунууд уу? Тий. Бурайд шүр хов оюунаар гойдог. Тэр гойно хоо тэрний дуурайлхан хов шүр оюун гэж 3 янз юм. Бурайд нүснэ хүн тэгж л 3 янзын шулуугаар гойдог. Өөрөө шул ордог. Ааха. Харахгүй. Сая бас ингэж хэлнэлээ. Энэ мөр их бөмбөр байгаа нь хамган дээл юм байдаг гэж ярьсан тийм. Басхан дээл бол юм байхгүй гэсэн. Тий. Өөр ингэртэй байх. Ааха. Басхан гэхээр одоо ер нь хідэн насны эмэгтэй хүн хэлж байна. Тэ суугаагүй хүн басхан дээр. Охин гэсэн. Самган болохоор ийм л дээ юм. за. Тэгээ самганыгаа хамган гэд хэлээд байгаа тийм үү? Тэ хамган. Тий. Тэрнээс шим тустай биш юм бэлээ. Бид одоо Бурайд сон олноо нэвтрүүлэгтээ оролцуулъя, үзэгчтэй бас танилцуулъя, үзүүлъя гэдэг зорилгоор л хаа болын дадал сумыг зорж ирсэн л дээ. Тэгэхээр та сумынхаа амьдрал ахуйгаас бидэнд бас хуучлаач. Гоё л амьдралтай, гоё л байгальтай, гоё л газар. Янз бүрийн хүн суулсан ер нь тэгээд зоосон машин их явдаг. Одоо гоё те. Амралтын газартай. Тэгэхээр элдвэ өнгөний зам явах даа гадаад тогтоод. Элдвийн зам явах. Үеийн үед манай монголчууд л Бурайд ард түмнийг хөдөлмөрч гэдгээр нь мэддэг. Зүгээр сууж чаддгүй гээл тийм ээ. Талхаа өөрсдөө барьж иддэг, цэцгийгөө цахидаг. Одоо энд жишээлбэл бид мойлтой тос Бурайд талах тэгээд бас энэ Батнуураас зам зур авсан айраг гэл идэ будаага дэлгээл сууж юм л да. За зундаа бол та үнэ мал авчраал байнга л цэцгийгөө хийнэз. Тэ дундаа хөр асраад тэгээд сүүгөө машинд тэгээд зөөхөө болгон тэгээд тэрнийг тохон болгон. Тагоо айргаа нэрн арсаа гарган тэгээд бүхэл чи юм хөтөр нь хэл гарах гэж. Энэ их ажлын хажуугаар жилдээ бас 100 гутал уралдаг гэхээр бас их юм амжуулж байна шүү. Тий. Таны өр хүүхдүүд ер нь ямар хүмүүс байдаг вэ? Тэгээ бас таны энэ одоо уран шинж чанараас одоо үйлжүүлдэж байгаа тэр уртай хүмүүс байна уу? Авжуулдаж байгаа ганц бэрэмнэл байна. Бусд нь хол байдаг болохоор албан азалтай юмнууд яадаггүй да. Барьдаггүй л да. Өмсөх дуртай байх. Хүмүүс их амьдралыг хялбарчилж байна. Гэтэл Бурайд зам маань бол аль болохоор л өөрсдийн гараар бүтээж
одоо босгосон хിവэрэл байгаад байдаг. Таныг одоо жишээлбэл аав ээж нь яаж хүмүүжүүлсэн, та өр хүүхдүүдэд яаж хүмүүжүүлдэг тэр хөдөлмөрч байлгах тал дээр нь одоо энэ уламжлал шүү дээ тийм ээ. Бурайдууд хөдөлмөрч гэдэг юмыг хадгалж үлдэх тал дээр бас ямар бодолтой явдаг юм та? Уламжлалыг л сайн барих, залхуурж болохгүй. Баг унтжиж ихэх. Тэгээд тэр айрагсаа алдахгүй л янзлж бүгдийн л хариуцлагатай л байхгүй. Нэг л залхуураад бүсөө ухарвал тэгээд л хэрэггүй болно. Тэрнэл хайн л мэрийжлэх хийж байвал альний шамж болно шүү дээ. Орой унтж ирт босч бай гэж уртнаа хүн заадаг байсан тэр юм шиг бараг л яг л ортой л да. Яг л тэр янзаар нь яваад ингээ бодоод байхад хуул үнэн байдаг да. Хэлхэн юм хуул бодоход хуул үнэн байдаг. Хүүхэд байхад ягаад алхуутайгаар юм хөлнөвдөл гэж ханж яв. Тэр чинь одоо болоход хуул өөр дээр яг л тудаад байна л да. Би одоо хүүхэдтэй хэлжил байхад ойлгодог ч юм уугүй ч юм хүүлдэл ойлгохгүй байхад. Би зүнтүн хонол хураа гүхгүй юм хаашаа. Тийм л хөвөртэй байдаг. Тэгэхэд та ямар ажил хөдөлмөр эрхэлж өдий хүрсэн амьдралынхаа их сонирхолтой үзэгчдэд маань сонирн байж болох зарим нэгэн түүхээс хуваалцаач. Нүүр бачирэтэн өсөж үндийн 16 хүртэл явхан. Тэр нэ жав манай хавараа тэгээд л хотхороо руу яваад нэг хүмүлэн үйлдвэргээс ажил хийж байгаа. Тэр нааша энэ хүнтэй ханилж хөрлөөд ирээд л энэ тавиад л болж байна уу? Бурайд зонгоолны сайхан дуу тэгээд энэ аялгуу сайхан хэл яриа энэ маань устж байна гэж сүүлийн үед яриад байгаа. Орчин үеийн хүүхдүүдийг бас энэ хэлээрээ ярих сонирхолгүй болчиход байна гэдэг л та. Бурайд аялгаараа. Яг л манай дадалдаг гэхэд мэрийж ярих юм байхгүй шингээ байгаа юм. Ер нь халахчаад байна уу? Ер нь халхал болшоод байгаа юм. Ингээ хотхоронгор шоод нутгийн хүүхдүүдтэй уулзахад бурайд хэлээ ярих маш их дуртай болоод байгаа юм. Ааха. Тэрнийг ярих дуртай. Манай мэдээч яхав да энэ дал тэгээд яриа юм авда тэгээд яг бурайдаар ярь чадхаа болшоод л байгаа юм л да. Өөр байна нэг ярина болохоос хол байна ярихгүй л байна. Тэгтээ энэ хэл гараад явхаар та хойд хэлийн цаана байгаа бурайдуудтай хэл ойлголцож байна үстэй. Энэ шиг дундаа бохондоо. Ааха. Эднес чи аялгуу бахал ондоо л да. Бараг ондоо болоод байна уу? Тэгэхээр тэр бурайд хэлбэн дотроо одоо өөр олон янзын аялгаутай байдаг гэсэн үг үү? 20 бурайд. 20 бурайд. За. Тэгэхээр нэг өөр янзаар ярина гэсэн үг. Ага болохоор ондоогоор ярих. 20 болохоор бахандоогоор ярих. Сая Ахмадын баяраар долгорж байгаа маань ардын авьяастан болсон. Өхөө. Тэгээд дадалсамаас хэнийг зочноор өрөөл зүгээр вэ гэд ингээд судлаад хүмүүсээс асууж хахад долгорж байгаа маань орвол зүгээр гэж бас санал болгосон. Тэгэхээр энэ нутаг үсэндээ бол ялтчгүй хүлэн зөвшөөрөгдсөн юм хүн юм байгаа юм л да. Тэгээд түүхэнд бурайдуудын тухай бас их хүнд хэцүү цаг үеийг давштуулсан түүх байдаг шүү дээ. Тэгэл үе олноор нь хилмигдүүлж байсан. За мал гаргах эр хөнгөө хүртэл болж байсан гэж. Тэр үе таны дурсамжинд байдаг уу? Тэр үе жимэ тэгж баян хамаг хүн дуу хаад 13 бүтээх хөвөндөө хоня талангаас барьж үзээ уяад цааш нь харуулж байгаа хамжидаа гэж хөөрж байдаг байсан. Тэгээд хүндэл асуудал болсон юм уу гэж би ойлгодیں۔ Та бол санахгүй. Үгүй би мэдэхгүй тань. Миний аав баригдахад нь би тэр гарч байсан юм гэдэг. Гарч байсан бахан. Аавынгаа баригдаад 3 хоноод байхад нь гарах юм гэдэг. Тэгээд түүхөө ярихдаа жимнэл тэгш хөөрдөг байсан. Нэвтрүүлгийг маань та их сайхан чимлээ. Ийм сайхан гоё өнгийн ийм сайхан хувцсаар биднийг хувцлаад тэгээд өөрөө та бас хүндэтгээд ийм сайхан хувцлаж ирээд тэгээд бурайд энэ ёс заншил ах уй соёлоосоо өөрийнхөө хэмжээгээр ингээ сайхан ярьж өгсөн. Танд маш их баярлалаа. Тэгээд хэдий би жаахан тааруул гэсэн гэлээ. Гэтэ энд ингээ сайхан үндэсний телевизийн хойморт суугаад тэгээд их олон хүн таныг харж байгаа. Тэгээд таны би эрүүл байгаасай илүү их уртудаа наслаасаа гэсэн өрөөл өргөж ярилцлага өндөрлөө. Баярлалаа. Маш их баярлалаа. За бурайд зан олондоо хандаж та бас мэдчилгээ хэлүүлэх сайхан байх болов. Ардын авьяастан болсон гэдсэн шүү дээ. Ардын авьяасны урлаачаараа. Урлаачаараа юу за. Урлагаараа. Хангала андар явъялдаа л гэх шото өсөхөлх юм ханаанд морнгүй та. Өөр хүүхдтэй юм хэлж болд юм уу? Болно. Улаанбаатарт ажиллаж байгаа
андмон компани мастер хийж байгаа. Охиндоо гэр бүлтэй. Адаргад Норволд байгаа болормаа гэр бүлтэй. Сайн сайхан амьдрж явсхаа гэж хэлье да. За баярлалаа танд. Баярлалаа. Бидний ийм гоё хувцар чимж бас өнөөдрийн нэвтрүүлгийн зочин хамирт хүрэлцэн танд. Маш их баярлалаа. Хэрэг зэрэг бүтээлээ. Яагаад ингэж хэлж ийнө гэхээр хинтийн нутгийг зориод ирсэн. Хоймортой буряд хүн урихгүй бол хинтэд ирсний одоо хэрэг юу вэ тийм ээ. Тэр дундаа нутаг усандаа хүндлэгдсэн саяхан одоо шинэхэн ард явьястан болсон гомдоржийн долгорчоо гэж энэ буурайг урьж ярилцлаа. Мэдээж маш их зүйлийг ярмаар санагдсан. Ялангуяа зулагийн нэг асуултан дээр дөрүүлж би их яриулмаар санагдсан. Тэр нь болохоор түүхэндээ их зовлон үзсэн ард түмэн. Гэхдээ тэр зовлонг сөрж давж үе үеэрээ хөдөлмөрлөж бүтээж байгаа юм сайхан ард түмэн. Бурядууд байгаа газар үргэлж амьдрал сайхан байдаг. Бурядууд яг тэр хөдөлмөрч шигээ бас их сайхан наргиж сингэж чаддаг. Дуутай хууртай ард түмэн гээд энэ тухай илүү их ухаж ярмаар байлаа. Бурядууд байгаа газар нэрээ бүтээн байгуулалт байдаг тийм ээ. Тий, бидний зөвхөн ард харагдаж байгаа, сүндэрлэн харагдаж байгаа энэ Чингис хааны маань зурмал хөшөөг гэтэл 1964 онд барьж байгуулагдж байсан. За тэгээд дотоодын болоод гадаадын аялал жуулчлалаар явж байгаа хүмүүс энэ хөшөөний урд зураг авахулсан байдаг шүү дээ тий. Тэгэхээр бид яг л энэ хөшөөнийхөө урд нэвтрүүлгээ хийж байна. За тэгээд төр одоо тухайн үеийн нийгмийн байдлаар энэ хөшөөг нурааж устгаж өгөө болгох тийм заавар иржсэн боловч нутгийн ард эргээд хүмүүс маань авж үлдсэн гэсэн бас юм сайхан түүхтэй өшөө юм лээ. Ер нь нууц тавчгаа дахиад нэг уншия гэж л бодож сууж юм л дээ. Одоо энэ газар нутгийг үзчихээр ерөөсөө энэ газар чинь тэр чигээрээ нууц тавчаан дээр гардаг. Тэр одоо бүхэл газар усны энэ за Чингисийн 3 нуур дэлүүн болдог. Дахиж нэг нууц тавчгаа ер нь унших хэрэгтэй цаг болчихжээ. Тэгэхээр миний зочин бол бас нэгэн эгэл хэрнээ залуучуудад хойч үедээ за өөрийнхөө үеийн тэр олон хүмүүст маш олон хүнд одоо ухаарл хайрлсан нэг мундаг хүн байгаа. Тэр хинбэ гэхээр Александрийн ганц уггүйг би урьж байна яг одоо. Манай Мишель ярьжсэн зочинтойгоо уулзгаа очсон. Тэг их сонирхолтой юм байлээ. Өндөр хааны одоо бол Чингис гэдэг нэртэй болсон тийм ээ. Өндөр хааныхаа төв дээр цаг тааруулаад гэлөө явж ийл гэсэн. Тэгэхээр тэр сурвалжлагыг би юуны төрөнд харчмаар санагдаад байна. Тэр сурвалжлага дээр одоо гарна одоо тэр Чингис хотын бүх тэр орой болохоор асаад шүн өөрөө автоматар унтардаг тэр одоо өндөр хүчлийн шонгуудын цагийг тааруулдаг. Тэр яг ажиллаа хийж яхад нь би очиж урилга гардуулсан. Тэгэхээр тэр сурвалжлагыг бид нэр хамтдаа үзэж сонирхцгаая. Чингис хотод яг одоо ажиллаа хийгээд байж байгаа. Нутаг орныхоо олон залуучуудад үлгэр дуурайл болсон олон ард түмэндээ хүндлэл хүлээгээд байгаа. Урд цагт гихтээ энэ шиг ийм энгийн амьдрал туулаагүй нэгэн эгэл хүнд би урилга гардуулахад бэлэн болсон байна. За сайн байна уу ганц үг хаа? Сайн байна уу? За та ажиллаа хийж яваа. Та ажиллаа хийгээл иймэрхүү ажилтай л байдаг хүн дээ. Одоо энэ гудамжнуудын гэрэлтүүлэг цагийн эрт ороогоор болж цагаа тааруулдаг. Тийм гудамжнууд гэрэл одоо бүгдийн гэрэлэн дохоод цагийн ирлээ гэж юм бид. Тэгээ энэгээр л одоо ороо хэдэн цагт харанхуй болж чинь тэр үед нь асаад шөнө 1-2 цагт унтардаг. Тэгэл тааруулаад явж байна. Манай урилгад бидэнтэй хамтдаа ярилцсан уу хэмээн таныг урьж байна. За баярлалаа болгүй яг хуу. Энэ одоо яг энэ тав дээрийн тааруулж байгаа энэ гэрэл нь яг аль хэсгийн гэрлүүд ажиллах вэ? Одоо энэ 4 замаас хишгт гэдэг энэний 4 замаас захиргаа хүртэл хасдаг гэрлүүд байхгүй. Энд ярилцах маш сонирхолтой сэдвүүд олон байгаа. Тэгэхээр манай 3 бусад хөтлөгчтэй хамтдаа яриагаа үргэлжлүүлье. За одоо яг одоо юу? Гүү. Мишелийн зочин бол миний хувьд нэг шин танил бол биш байсан. Амьдрал чамайг мартаагүй гэж баримтат киног би үндэсний телевизээр үзчихсэн. Хинцэн аймгаас бэлтгэсэн архигүй хинтичүүд гээд энэ одоо хөтөлбөрийн хүрээнд үрдүнгийн одоо ард толондоо тайлгнасан юм. Тэр нэвтрүүлэгт та бас нэг гол дүр байсан да. Тий. Тэрэнд оролцож байсан. Нутгийн ард түмэн одоо Хинтээ аймгийн засаг дарга Оюнбаатар
архигүй энтижүүд хөтөлбөрийг бий болгоод тэгээд ч одоо архинд нэлээд автцсан. Архилаар бол инээд үрчээд тийм үнэтэй байсан. Тэгээ энэ хөтөлбөрт ороод хууль зүйн дараа Ганбаатар гэж хүмтэй манай ах уулзаад ямар боломж вэ? Би бол өөрөө архинаас л гарчмаар нь архил уухгүй болчихвол гоё болчих юм шиг санагдаад ирсэн мөртлөө өөрөө бол гарч чаддгүй. Бүх дотны нөхөд ард түмнийхээ одоо энтижүүдийнхээ итгэл найдварыг алдсан. Энэ архичин. Өнөөдөр айгүй зарим нэг нь энэ нэг архичин одоо хизээ юм болоод яриад сууж байгаа нэг үндэсний телевизийн хаймар сууж яах гэж бодвол бодно үз. Тэр тусмал би ард түмэндээ ах トゥ төрөл төрөсдөө найз нөхөдөө арх гэдэг юм ер нь хэрэглэхэд миний амьдралаар бити яваасаа л гэж бодож явдаг юм. Тийм ч учраас би тэр кинонд ер нь тоглоё, оролцъё. Ард түмэндээ өөрийгөө тунхаглая. Би архинаас гарсан гэж. Тэгээд тунхаглахгүй юм бол хүн архинаас гарч чадахгүй юм байлээ. Өнөөдөр би тунхаглалцсан хүн болгоно намайг гоё энергитэй харж шít. Хүн болгоны гоё энерги над руу явж байгаа учраас би юм гоё байхгүй. Энэ хүнийг ганц цов гэдэг цахилгаан чимэр гэж хэлдэг. Хэн нэгний нүдэндээ тэрний амьдрал эгэл жирийн үргэлж байгаа мэт санагдаж магадгүй. Гэвч энэ хүн бол өөрөөгөө ялж амьдралынхаа баатар болсон хүн. Архитай нөхөрлөж, архинаас өөрийг бодохгүй, архинаас бусад юунд ч шунахгүй, тэмүүлэхгүй амьдарч явсан цаг нь саяхан. Харин тэр өнөөдөр сэтгэл дүүрэн амьдралд итгэх итгэл, зорих зориг, хүрх мөрөөдөлтэй болжээ. Уухаа болоод одоо 2 жил болох гэж байна. Тэгэхэд бүх сайхан над руу харж нэмсгэлж байгаа, инээж байгаа хүмүүсийн гоё энерги над ирж байгаа учраас би тэр хүмүүсийн энергийг хүлээж авч чадсан учраас ийм сайхан царайтай, ааш цантай дөлгөөн харагддаг гэж боддог. Архиухаа болчих тэр найз нөхдөг болчихно гэж хүн ярьдаг. Тийм биш, улам их найз нөхдөд болд юм байна. Тэгээ хүн болгон л намайг нэмсгэлэн ухтаж хүрээлж авчих шүү дээ. Ямар гоё юм. Одоо нэг үе бодвол монголчууд энэ архийг үзий яддаг болчих тээ. Маш хүмүүс ханддаг л да. Одоо манай хүү арх уугаад байна. Манай нөхөр уугаад байна. Чи яаж гарсан, яаж гарах уу гэл. Тэр чинь өөрийн бас нэг өөрийн итгэлцдэг л хэрэгтэй. Тэгээс гарчнаа гэд эмээ уугаа тарай тариулаад ламдаад бөөдөд гардаг гэдэг биш. Арх гэдэг чинь ер нь тэгээд хүний бие эрүүлжүүлж байгаа шулмал хордуул тэгээд талгай тарих өвдөж чинь би өвдөд байна гэж арх уудаг байсан бол гэж боддог байсан чи одоо ингээд арх уухгүй нэлээд олон сар болчлоо. Өвдөд байгаа юм байхгүй л юм шиг мэддэхгүй юм байна. Архигүй хинтичүүд гэдэг хөтөлбөр явж байгаа юм байна лээ. Та бас одоо энэ аймагтаа явж байгаа хөтөлбөрийн талаар бид нарт танилцуулж өгөөч. Архигүй хинтичүүд хөтөлбөр маш сайн явагдаж байгаа. Архигүй хинтичүүд хөтөлбөр үндэсний хэмжээний чуулган хийлээ. Монгол улстай архигүй хинти гэсэн. Тэр чуулганд бол хинтигээс 300 гаруй хүн оролцлоо. Сумдаас нийлсэн. Нийлээд бүр 500 гаруй хүний үндэсний том чуулган нийслэлттэй хийлээ. Энэ бүхэн бол үр дүнгээ өгч байгаа л гэж бодож байгаа. Та бол ер нь гарчий гэсэн бодлууд бол их л байсан л. Ер нь аймаг байж л байсан юм байна. Арх хууж байгаа хүмүүс бол би уугаад гэсэн бодол байдгүй. Яг тэрнсэн л гэж бодож байдаг. Тэрэнд сайхан ой ухаанд нь тэр арх нь хордцсон уураг тархийг гоё энергиэр цэнэглээд өгөх юм бол тэр хүн архинаас гарна. Өчигдөр бас зам зуур явж байгаад би асуусан юм. Та тэр өнгөрсөн амьдралдаа эргээд харахаар харамсдаггүй гэсэн чинь үгүй гэж надад тариулсан. Та ахаад нэг хариулаач. Үгүй би харамсдаггүй. Хэрвээ харамсах юм бол ингэж амьдэрч би өдөө арх уудгүй байсан бол энэ хүмүүстэй адилхан өдөө зэрэгтэй машин тэрэг унтсан. Орон сууцсан тансаг амьдарч явах байсан гэж харамсгал юм бол нөгөө ухамдлын төрөөд буцаад архиа уух л болно. Тэрнээс биш харамсахгүйгээр би одоо тэр амьдралдаа хүрэх ёстой. Олонний жишээгээр би сайхан амьдарч байгаа гэж бодож амьдрах юм бол ямар ч байсан амжилтанд хүрнэ. Тэгээд би найз нөхдөд захидгийн хүмүүст чилдэг. Бити эргэж ууж исэн амьдралаа харамсаарай. Тэр яг өнгөрсөн юм өнгөрсөн. Өмнөх өгүүлбэртээ цэг тавьж чадахгүй бол шинэ өгүүлбэр эхэлж чадахгүй гэдэг шиг юм байна шүү дээ. Өнгөрсөн амьдралаа тэр чигээр нь мартаж одоо юу гэдгийг мартах нь ч одоо яашин. Тэгээд тэрэндээ харамсахгүй байж ижил хүн шинээр харамсахгүйгээр харин өөдрөгөр нууж сургамж болгож хүмүүст хэлж өгч яхад тэр хүн ойлгохгүй байсан ч гэсэн
хизээ нэгэн цагт нэг шартаад өгөх гэж явах үед миний үг сэтгэлд нь бодогдож л идэг. Үнэхээр тэгж хэлжсэн шүү. Болдгол юм байна шүү гэж. Цагаан атаархлаар архианс гараасаа л гэж боддог хүмүүс. Энэ өнөөдөр гарч яхад би яагаад гардгүй юм? Энтэй адилхан би ард түмэнд гой хэлэгдээд сайхан энергитэй явж яагаад болдгүй. Энэ муу архичин байсан нөхөр гарч чадхад би ер нь яагаад гарч чаддгүй. Гэж нэг сагаан атаархал гэж байдаг да. Тэгж атаархаж гараасаа л гэж боддог. Тэгэл яг маш олон амжилтын хамгийн эхлэл бол хүн өөрөө өөрийгөө ялах тэр алхам байд юм болоо. Тэгэхээр өөрийнхөө ялалтын тавцан дээр зогсож байгаа л гэж би хараад байгаа өөрийнхөө урьж байгаа зочныг яг энэ ганцуг гэж хүн ер нь одоо хаан төрж өсөөд ямар сургууль төгсөө тийм ээ ямар мэрэгжил боловсрол эзэмшээд одоо харин энэ ялалтынхаа дараа бас та ямар ажил яг одоо хийж байгаа талаараа үзэгчдэд болон бидэнд сонирхуулаач. Би 67 онд Хинтээ аймгийн Батнуур сумд төрсөн. Одоо тэр эмнэлэг маань шатцсан гэлээ. 93 онд нэг ургийн уулзалт хийх гэж нэг удаа ирсэн. Тэр эмнэлэг дээр хөрвөө эмнэлгийнхээ бөөрн дээр хөрвөөсөн. Тэгээд бага насаа бол цэцэрлэг сургуулаар яваад өндөр хааны сангайч уу гэж байхад тэнд байж өнгөрөөгд 87 онд дараа төсөөд зөвлөлт холбоот улсын хуучнаар бол тэнд сургууль төгсөж цахилгааны техникч мэргэжлэр төгсөж ирж байсан. Тэгээд аймгийн эрчим хүчний үйлдвэрт ажиллаж байгаа. Борон дэрийн уурах ажиллаж. Борон дэрийн уурхад очиж за яах вэ нэг жоохон толгойтой гайгүй мэдлэгтэй байсан юм бол цахилгаан гэр ахын хэрэгсэл засварлан тэгэл ер нь хүний чадахгүй юмыг л хийдэг байсан. Тэгээд сүулдэ архиар хийдэг болсон. Архил өгдөг. Тэр архи өгч байгаа хүмүүсийн буруу биш л дээ. Ууж байгаа хүний. Гэхдээ би өөрийнхөө сэтгэлээс болсон байх гэж боддیں۔ Юм хийлгчээд архи гаргаад өгнө. Уухгүй болчвол нөгөө хийлгсэн хүнийхээ Гормын нуулчин. Одоо энэ өгсөн юм маань уусангүй гэж бодох уучмаар санагддаг. Өөрийгөө бодохтой уумаар үү. Тэгэл хүний сэтгэл уусаар байгаа сүүлдээс нөгөөдөл чинь зааштай мундаг тэр цог ганаагаар л янзлуулвал манайх болно. Тэр л мундаг янзлт ингээл худлаа авч өнгөрөөгөл тэрэнд нарих өгөл тэгсээр байгаа л нэг мэтгэд энэ бор дарсанд дэндүүл орцсон байсан да. Тэгээ энэс гарах гэж өчнөл ах дүүгээ тамалсан одоо миний ах энэ аймгийн холбоонд дарга хийж байгаа алтан цуг гэ залуу бай. Их миний хоносгүйсэн дээ өөр. Өчнөн жил гүйж эцэст нь тэгэл түүний эхнэр бас ахыг ятгадаг байсан юм шиг байна. Мундаг хүн эхнэр нь. Би эхнэрт нь бас баярлалаа гэж ердөө хэлж байгаагүй энэ танай телевизээр нь баярлалаа гэдгээ хэлж. Та бүрийн нэр устай нийлээж. Тэр их буянтай. Эхнэр одоо захилгаан дууг сүлжээнд ерөнхий нэгтлээ хийж байгаа Цэрэн найдмаг гэж юм бэ. Тэр хүн болохоор ах энэ удаа арх угаад дийлдэхгүй юм чинь хайдаг ч юм уу. Одоо ингэ зөнд нь өрхийг бодож ирсэн ч гэсэн эхнэр нь дүү чинь ингэ явж байна. Чи ах нь юм бол дүүгээ татж аваач. Чи ах нь юм байгаас тэгээд байнга үгэлдэг байсан гэж. Их хөөцөлтөндөө. Тэгээд хөөцөлтөөлөөс араас нь өслөө нэг удаа гаргаж үзээд нөгөө нэг эм байдаг штэ. Эм өгч үзээд тэгээд эмний үйлчлэл яг нэг 2 жил гайгүй байсан. Эмний хүчинд тэгээд ажилд оруулаад тэгээд нэрчим хүчинд ажилд ороод айтайхан ажиллаж явж байгаад нэг арх уугаал тэгээд цаашаа алга болсон. Итгэл алдна гэдэг амархан. Тэр итгэл алдсан итгэлийг буцааж олно гэдэг хэцүү. Би одоо ингээд арх уухгүй 2 жил болцсон юм. Магадгүй хизээ уучих бол гэсэн айдас. Ууцсан байх вэ гэсэн тийм санаа зовнил одоо байсаар л байгаа гэдгийг би мэдэрдэг гэж хэлж байна. Энэ ойр дотны хүмүүст байгаа. Тэр бол ойрын 10 гаруй жил бол айц тасрахгүй тэр хүмүүсээс итгэлийг нь олж авахын тулд одоо ингэж үндэснийхээ телевизийн хойморт ард түмэндээ бас л тонглон зарлаад арх гэдэг юм чинь ийм байдгийн шүүгээ сууж байгаа шүү дээ. Арх гэдэг чинь өөрөө ер нь хүндлэл мөн үү? Тэгээд архийг уухгүй татгалцснаар ер нь хүндлэл алдж байгаа явдал мөн үү? Энийг та юу гэж боддог вэ? Хүндлэл биш. Тэр хүнд арх өгч яана гэдэг чинь за хүндэлж өгчээж болно. Тэр өгч байгаа хүнийг буруутгах болохгүй. За. Яа тийм Монгол ёс гээд сэржим өргөдөг ч юм уу тэгээ буцаага тавьж бол. Тэр чинь архийг хүндэлж байгаа биш, цаад хүнээ хүндэлж байгаа байхгүй юу? Архийг хүндэлж ууж байгаа биш, цаад хүнээ хүндэлсэндээ хундгыг аваад буцаага тавьж гэнэ гэсэн үг байхгүй юу? Тэгээс уучих юм бол өөрийгөө ч хүндлэхгүй, цаад хүнээ ч хүндлэхгүй, эцэг дээдсээ ч хүндлэхгүй гэсэн үг байхгүй юу?
Одоо монголчууд Монгол улс архинаас эргэцээ. Одоо ер нь архит арсан нэг хэсэг тэгж айхтар хавтгаарсан ер нь болж байгаа гэд их гоё гэрэл гэгээтэй зүйлийн тухай битээр ярьсан юм л да. Анзаараарай чи өмнө нь хүмүүс сэржин мөргөөд энэ мэлмидээ тухандаа өргөдөг гэсэн. Одоо хүмүүс тэр зүг рүү явахгүй нэг энэ хавцаа ингэдэг болчихчих тийм ээ. Тэр бас их хэлснийхэн дараа бодсон чинь нэрээ тийм санагдсан шүү дээ. Хүмүүс тийгээд байна. Тий. Хүний мэлми гэдэг чинь тухандаа байдаг. Одоо хамгийн соргог эрэхтэй юм баггүй. Тэрийг ингээд сохлоод идэг чинь архиар сохолж ийн гэсэн юм байна. Тэгэхээр зүгээр л нэг газар шороондоо ч юм уу уул усандаа өргөчөд юу нь буруудах уу? Хүний идж хэрглэж исэн ундаа юм чинь. Тэрнээс архинд буруу гэдэг юм бол огт байхгүй. Ууж байгаа хүмүүс л амьдралдаа үр хөвгттэй хайртай, амьдралдаа хайртай, өөртөө хайртай л бол өөрийгөө л ялан дийлэх хэрэгтэй. Хүнээс магтаал сонсохыг сайхан юм аа гэдэг. Хоёр хүүхдээсээ одоо нас бий төрцөө хоёр хүү ох хоёртой. Тэгээ хүү ох хоёроос аваа би танд хайртай гэд миний аав одоо мундагч гэдэг юм. Их сайхан тийм магтаалын үг сонсно гэдэг ямар одоо аз жаргал байдаг юм бэ гэдгийг одоо л ер нь ойлгож эхэлж байна гэж байгаа шүү дээ. Бурмаар тэтгэхээр урмаар тэтг гэж урмын үг ер нь сонсож байгаа юм лээ. Ууж явах үед бол ууж чэнэгэл уул хүн болгонд л хэрэлцүүлж өөдөөс ирж явсан хоёр хүн зөрөөд холуур дөөлөд явчих юм уу. Тийм л байсан. Тэгээ би хоёр хүүхдээсээ ер нь тийм үг сонсож байгаа юм лээ. Амьдралд хүний сэтгэлийг шархлуулсан тэр сэтгэлийн шархыг бол би өөр хүүхдүүд тэр ах дүүнийхээ сэтгэлийн шархыг бол нөхөж чадахгүй байх гэж боддөө. Одоо бол ингээд уцаар ярьсан чи аав нэг 1001 гэж байна уу 500 байна уу гэж явуулчихна. Хайртай шүү аваа үнсээ. Тийм чинь одоо миний хамгийн аз жаргалтай үе байхгүй. Тэгэлгүй яах вэ? Тэгэл нөхөн чинь аав хөрт орно гэл өөрлөө дайрал өдөө 26-7 үрцээ охин. Юутэйгээ болоцолтол тэгэл. Одоо би дэндүү сайхан аз жаргалтай байна. Аав минь би таныг согтуу эрэхт олгоор. Амьболсон сэтгэл минь дотуураа мурдаг. Айлын хүүхдүүсчиж холуурхан өнгөрөхдөв. Амьдралаас заримдаа уйдмар санагддаг. Би бол нэг зүйл батнат итгэлтэй байдгийн. Дөрөв урилга нэвтрүүлгийн зочин бүрийн ярианаас яагаад гэвэл тэр үнэн учраас яагаад гэвэл бодиттой учраас үзэгчид дандаа тэндээс болох юм байна гэсэн итгэл авдаг. Ингэж амьдрдгийм байна гэж ингээд хардаг. Тэр ч үднээсээ маш олон үзэгчид архинд хамааралтай болцсон. Одоо их баг ямар нэг хэмжээгээр эсвэл амьдралаа алдсан их олон хүмүүс яах вэ? Өмнө нь зөндөл олон хүмүүстэй бид архины тухай ярилцж байсан боловч энэ удаа би бас л тэр итгэл өвөрлөөд таны ярилцлагыг үзээд хин нэг хүн ядахтаа нэг хүн болдгийм байна. Болох юм байна гэсэн сэтгэл өндөр аваасаа л гэж бодоод байна. Намайг харсан бүх хүмүүс бол цагаан атаархлаар одоо надад атаархаж архиас хараасаа энэ арх гэдэг юмыг хэрэглэхгүй байгаасаа л гэж бодож байна. Арх гэдэг чинь бүхэл хүмүүст хамааралтай болчтой болохоор одоо жишээ нь найрдны найз нөхөд ах дүү төрөл төрөс бүгд л архины хамааралтай болчтой шүү дээ. Ууж байгаа хүмүүсийн. Өнөөдөр би амьдрал аваад явж байна. Амьдрал давгүй би хаяал нэг уудаг хүн гэдэг чинь бүр 3 4 үед орцсон байдаг байхгүй юу? 2 3 4 үед. Өөх тийм үү. Бие өмөрж эхлэх хэрэг чинь. Зүгээр анх ууж эхэлж байгаа юм бол нэрээ би уугаад байна шүү. Энэ архиг болъё гэх юм бол тэр хүн болж чаддаг. Ууж явах үед тантай хамтдаа уугаад одоо энэ тэндээс одоо арх олох үедээ хамт олоод ингээд явж исэн тэр одоо найз нөхдөс тий ямар одоо таны энэ одоо гарцсан байгаа байдалд хандлага үзүүлэх юм. Аюугүй хамтдаа ч тий. Өстой чи яагаад юм болж вэ? Чамшигл боломоор юм гээл. Бололтой тэгээ сургалтанд яв хүрээд нам засаг чинь одоо аймгийн захиргаа чинь дэмжиж байна. Ингээд дэмжлэгээр нь чи яваад тэр сургалтанд сууд ямар биднээс 5 төгрөг авч байгаа ш. Та нарыг эрүүл болгоод игээд аймгийн засаг захиргаан дэмжиж ингээд ах чинь хүн чинь гаралгүй яах вэ? Тэгээд л уул нь гарсан ч тэгээд гэр бүлээс их шалтгаалж байгаа юм дөө. Хажууд ханаас ингээд явж ирчээд нэг үжил за нэг ажиллаар гарах болдог гарангууд л за чи битээ ярих уучаарай. Чи ундаа уун уучаал ороод ирнэ. Гэл арх гэдэг юмыг мартаж чадаж байдал уу гэсэн тохиог тэр уураг тархинд нөгөөд идэг. Учираас
тэр хүн нэг жил юм уу явж байгаа л тэгэл дахиад уучдаг. Нөхөр нь арх уудаг бол эхлээд сургалтанд явуулаад ой ухаанд юм хийгээд үнэхээр тэгээ болдгоо бол зөнд нь хаях хэрэгтэй. Зовлон үзүүлэх хэрэгтэй. Архичун арх уугаад гудамд гарах дээр яаж зовдгийг одоо өнөөдөр тэхгүй ш. Арх уугаад ирэхтэр нь нэг хоолунд хийчихвэл дулаан хонжил бэлэн хоол байна. Гэр орон байна. Тэр ухтаад ахар чинь тэр хүн зовлоо ойлгохгүй ш. Олон хүнд цагаан хатаархал төрүүлэхийн тулд өөрийнхөө амьдралыг ингэж нээлттэйгээр дийлгэж ярилцсанд танд маш их баярлалаа. Та хизээж амьдралынхаа эргэлтийн цэгийг олоод эргээд та сайхан амьдрал руу зүглээд зоригтой алхах боломж танд байгаа шүү гэдгийг миний зочин бас харуулж чадсан болов. Маш олон хүмүүсийг амьдрал угаасаа мартаагүй. Өөрийг нь хайртай хүмүүс нь бүгд мартсан, энэ амьдралаас харчигдсан, мартагдсан гэж бодож байгаа бол боломж байгаа. Хин ч хизээч мартдаггүй гэдгийг л энэ яриа сануулаасай. Энэ ахын хэлсэн шиг одоо тэртээ дөрвөр сайхан зам руугаа орсон. Одоо тэр архитектийн асуудалд их хурцаар ярихдаггүй байхад л болох болно л гэдгийг л манай нэвтрүүлэг бас ингэж харуулж байна л да. Нэг хэсэг нөгөө 3 хагийн зарчим гэж баах яригддаг үстэй. Одоо нэр үнэхээр тэр үг тэр нэр томьёо бас мартагдсан юм шиг байна. Тэгээд ийм архины асуудлаас болж хин нэгэн хөл битээ алдаасай. За тэгээд өнгөрснийг марталгүйгээр ирээдүрөөгөө зүтгэж яваа юм сайхан зочныг өрсөнд баярлалаа. Тэгээд ер нь Энзүү аймагуд чинь Тамхигүй Сүхбаатар, Архигүй Хинтийн энтергээд том ийм зориг тавьсан түүнийхээ төлөө ингээд ажил хийгээд бас тэрэнд нь ингээд олон нийт хамрагдаад яваад байгаа нь харагдаад байна. Тань Улаанбаатар жоохон хоцорчод байгаа юм шүү. Ямар сандаа орон нутгуудад Архигүй Хинтэйчүүд гээл Архигүй Батнаровчууд гээл одоо жишээлбэл бидний зам зур таарлаа. Гэтэл одоо Монгол улсын хэмжээнд Архигүй Монгол гэдэг хөтөл монголчууд гэдэг хөтөлбөр нь одоо эхлэж байгаа гэсэн шүү. Тэгэхээр чи орон нутгууд маань засгийн газраасаа буюу тийм ээ одоо яг гол төвөөсөө төрүүлж одоо ингээд ажиллаж аль хэдийнээс сэрцсэн байна, мэдэрсэн байна, эхэлсэн байна тийм ээ. Одоо ингээд сумдууд аймагуудаар бүх тэр арга хэмжээ явагдаж явсаар байгаад хумсаар байгаад Улаанбаатар хотод бүр томор гарч ирэх юм байна л да. Хинтээ аймгаас бэлтгэн хүргэж байгаа дөрөв урилга нэвтрүүлэг маань үргэлжилсээр бид буурай аль хэдийнэ сэлгэсэн байгааг та бүхэн харж байна. Тэгэхээр дөнгөж сая үзэгч та бүхэн төрсэн нутгийн сайхан дуучин бол Хайнтич болгын залуу уран бүтээлч дуучин Насан жаргалын Ган золбоо гэж дуучин байлаа. Тэгэхээр Насан жаргалын Ган золбоодоо баярлалаа. Үнэхээр бурайд зоны их сайхан дуу хуураас дээжлэн хүргэлээ. За мөн энэ Дэлгүүн болдгийн тухай бид бас сэтгэл хөдлөн ярихгүй байхын аргагүй. Тэгээ дөрөв урилга нэвтрүүлгээ анх удаа эзэн Чингис хааныхаа өлгийн нутагт хөл тавьсан. Дээр нь яг анхын төхий цэглэсэн
одоо мэндэлсэн тэр л газарт бид ирсэн. Энэ бол дэлгүүн болдог. Алсын бараа их сайхан харагдсан юм а тийм ээ. Үнэхээр ард балжийн гол урсаад хажуу булаг одоо Чингис хааны маань яг ундаалж өссөн одоо хүйтэн булаг гэж бас ярьд юм байна. Хажуу булаг байна. Тэгээд энэ толгой дээр Чингис хаан аян дайнд мордохынхаа өмнө гарч ирж одоо нутаг усаа ажиглаж одоо өөрийгөө төвлөрүүлдэг байсан гэж бас ард бол ярьдаг юм байлээ. Эхэндээ бид бас тоглоом болгож ярьдаг байлаа л да. Ингээл бидний очисон аймаг болгонд ингээд хур бороо ороод ах юм аа гэдэг. Тэгтэл сүүлдээ энэ маань бүр ингээд 7 8 аймаг дээр батлагдсны эцэст одоо сүүлдээ үнэхээр тэр хөвтэй хүн хур борооноор гэдэг нь бид нар дээр болж байгаа юм болов уу гэж бодож байна. 10 дугаар сард уу? Тийм тэгэхээр алтарга нь 2014 наадмаас хойш бол хинтийн нутагт дадал сумд бол бороо ороогүй гин. Тэгээ өнөөдөр бол ингээ яа харахгүй сайхан бороо шивэрч чинь. Тэг их тийм бэлгшээлтэй санагдаж байна л да тийм ээ. Манай жахаа аян замынхаа туршлаганда оройтсон бороо гэж дуулж авдаг байхгүй юу? Тэгээ одоо жинхэнэ утга учир нь энд харагдаад байгаа юм биш үү гэж бодогдчих шүү дээ. Дуулуулахнууд гэж айлаа шүү дээ. За ярьсан. Энэ өдрийн энэ бороо энэ жилийн намар оройн бороо болов хамгийн магадгүй сүүлийн бороо болов гэж бид зам зураа ярьж явж байлаа. За тэгээд их сони юм. За бороо шивэрдэг. Бороотой байдаг бид их бэлгшээдэг. Гэхдээ яг бичлэг хийх гээд ингээд суухаар бороо их сайхан биднийг ивээгээд нэг юм намждаг штэ. Тий тогтоод ирдэг. Тэр нь их сайхан яг одоо ч гэсэндээ нөгөө айхтар ширүүсжсэн бороо маань намжаад биднийг зочдоо энэ хамиртай ураа гэд боломж болцоог нь олгож ин шүү дээ. Тэгээ намрын бороо ч бас хүүтэн юм биш үү? Тэгэхээр бидний зочин болгон шин байдаг. Намрын сүүлчийн бороо гэж байгаа бол одоо өвлийн анхны цас гэл орно тийм ээ. За тэгэхээр би ер нь орон нутгуудаар бэлтгэж байгаа дугаарууд дээр тийм ээ ихэнхдээ дандаа малчин хүмүүс, тариачин хүмүүсийг бол урьж байгаа. Тэр хүмүүсээр эсвэл дагнжийн гэж хэлэхэд болно тийм. Тэгээд Хинтээ аймгийн Батноров суманд одоо 3 4 хил үзээд энэ гадаад хэлийг шамтан суралцж байгаа давггүй гэ 74 настай өндөр настай уулзсан юм байнамаа. Тэгэхээр энэ хүнийг бол би зочноороо сонгож урьсан. Ингээд давггүйг хоймортой урьж байна. Би энэ эзэн богд Чингис хааныхаа төрсөн ариун дагшин газраас энэ нэвтрүүлгийг үзэж байгаа нутгийнхандаа болон Монголын нийт одоо хүмүүсэд чин сэтгэлийн мэд төргий гэж бодож байна. Жахваг хэлэхээр үнэхээр гайхшрал төрлөлтөө малчны хотонд бие даагаад 3-аас 4 гадаад ил үзээ сууж байгаа далгарсан настай энэ малчин өвгөн гэд та хизэнээс ингэж үзэж судлах болсон юм бэ? Би баг наснаасаа нэлээд сонио хүүхэд байсан юм билээ. Тэгээд би 1949 онд энэ Батноров сумын бага сургуульд ороод 1953 онд онц төгсөөд тэгээ аймгийн сургууль тойрлогдоод гарсан байгаа. Тэгээд одоо аймгийн сургууль явна гэсэн би одоо бас айлын ганц эхээцгээ өрөөс гараагүй. Тэгээд одоо багийн дарга байн дуудаад байдаг тэр үеийн багийн дарга одоо юм сургууль тойрдог үлээ шүү дээ. Тэгээд одоо явахгүй гээд аав ээжигээс агуугаад. Тэгээд тэр үеэр одоо аймгийн өмнө аймгийн намын хороон дарга ушил усан дэржигж манай нутгийн хүрээд энэ хүүхдийг одоо яагаад аваад үчи сайн сурлагатай хөө. Одоо би аваад явна аймгийн одоо юу байранд аваачаад өгнө гэдэг байхгүй юу. Тэгээд би ярьдэл одоо бүл хөнгөцсөн шиг аагаад одоо ярьдэл яв. Аав ээжигээс одоо нэг үтгий явуулаарай гээд. Тэгээд би хөдөө гарсан юм аа. Тэгээд одоо маллаад тэгээд би үл багасаа ном дуртай. Тэгээд 1956 онд нэгдэлд элсэн. Тэгээд 1956 7 оны үед тэгээд хөдөө явахдаа би бас малдаа явна одоо 10 хэдтэй хүүхэд. Сургуулиас 53 онд дууссан 56 гэдэг чинь бас нэг хэдэн. Тэгээд малд яваад байхаар болсон байсан. Тэгсэн урагшаа санд манайхаас Хинтээ аймгийн урагшаа саний сурвалжлагч Пүрүүдаг гэдэг хүн манайхаар ороод хоол зайдаад ус сурвалжлага хийж явсан баг. Тэгээд явсан. Тэгээд надаас одоо мал ямар өвсөн дуртай байдгүй энэ төр гэж одоо ингэж асууж байхгүй. Тэгэхээр нарийн өвсөл гэсэн. Тэгсэн удахгүй хончин хөө ном 2 гэсэн. Тийм юм тэр урагшаа санд гарсан. Тий. Тэгээд ер нь л одоо тэгэл багасаа номтой нөхөрлөө. Тэгээд тэр үеэс хойш Эренчингуан Орос хэл гэдэг 1 2 3 гэсэн юм 3 жижигхэн нэмхэн Бямбын Эренчингуан тийм ном гэсэн. Тэнийг нийлээ үзэж байсан. Тэгээд дараа нь цэрэгт явсан. Цэрэгт 1962-оос 65 хүртэл дахин цэргийн аль пасси. Тэгэхэд тэн чинь Орос цэргийн аймгийн тэр одоо байлгын цэргийн анги байсан. Тэгээд энэ бас номороо жоохон үзэж байсан чинь анхан ч ирдэ хэлсүүг нь ойлгохгүй байсан. Тэгээд овоо бас доороо бас
ном үзэж байсан хүн чинь бас ахихтаа очилт Суйртай болохоор байгаа. суйртай ахидг юм билээ. Тэгээд нэг орц ихтэй найзлаад тэр чинь төр зур юм л да. Тэгээд тэр орц цэргийн хашааг нь онгорхоогоор орц цэрэг намайг оруулж одоо кино үзүүлнэ. Надтай найз одоо зураг хөргөн тэрвэд болсон зураг байдгийг. Тэгэл тэнээс хойш ер нь л одоо сургуулиас хойш л бид орц хэлийг л одоо англи үзээд идэв. 65-наас цэргээс ирээд нэгдэл тээврийн жолоо хийж исэн хүн. Тий. Би бас өгдөг бас намайг мэдэх хүмүүс л мэдчихэж байгаа шинэ кинод мэдхгүй байгаа. Тэгээ тээврийн жолоо чи өдөр шингүүл явна нэгдлийн одоо хашаа мод тэгээд маш их өвтэй байгуулт явж байлаа шүү дээ. Тэгвэл би н ор сэтгүүлүүд знааны сэл здоровье заавруулам гэдэг одоо ийм сэтгүүлүүдийг дандаа захиж уншина. Ердөөл одоо жилдээ захин жилээр захиалдаг байсан тэгчээ. Жил өнжихгүй захиал. Тэгээд тэр дээр бүр сүүлдээ здоровье сэтгүүл нь Народны университет гэдэг одоо эмнэлгийн ийм бошрууд эмнэлгийн тэр юм очиргүй хураацсан. Тэгээ сүүлдээ би тэр очиргүй номч явах орс хэлээч одоо нөх хэрэггүй сумынхаа амжид тэр олон бошруудын сүүлдээ өгсөн. Тэгээд ном үзээд байхаар тэгээд нэг том толтой Ожиговын нэг том тий Толковс лоор гэдэг тийм толгоо. Тэгээд тэр чинь одоо их хэрэг болдог. Тэгээд ерөөсө миний багш бол одоо ном л юм. 1970-80-аад оны Чойл усан жоо нэг хар англи хэл гэж нэг юм гарсан. Тэнийг аваад бас үгэн зөртэй. Тэр ч одоо бас англи хэлний хягаагүй социализм үйлдээсэн. Тэгтээ мод чулуун жав хөдөө гараад тэр байж л байдаг. Тэгээд л өсгийн дуудлага муудлага энэ төр гэдэг гайлг мэлэг байд. Тэний наваад. Тэгтээ би нэг бичиж өрөөд нэг тэгж айхтар хичээгээ суугаагүй. Зүгээр л ном л үзээд л байгаа. Угаасаа л ном л. Улаанбаатар хот биш те. Аль нэг аймаг биш, сум биш. Бүр багийн одоо тэр хөдөө малчны хотонд давггүй мань хичээлээ хийгээд англи хэлээ үзээд сууж байгаа тэр сурвалжлагыг бид бол очиж хийсэн байгаа. Тэгэхээр хэдүүлээ төр зур бас сурвалжлаганд анхаарлаа хандуулцгаая. За яг одоо шөнийн 10 цаг 30 минут болж байна. Тэгээд Батноров суманд хурч ирээд байна. Хөтлөгч Ганж Ахлан би өөрийнхөө урилгыг зочиндоо гардуулж өгөхөд бэлэн болоод байна. Тэгээд энэ удаа бол бас би ялгаагүй малчин хүнд урилгаа гардуулж өгөхөөр шийдсэн. Ер нь бусад аймагуд дээр ч гэсэн орон нутгийн дугаарыг хийхдээ бол малчин ард түмэндээ бол урилгаа гардуулж Монгол үндэснийхээ ёс заншил нүүдлийн аж ахуй соёлыг бол түгээн дэлгэрүүлэхээр бол зорж яваа билээ. Ингээд 74 настай давг гэдэг нэг настанд би урилгаа гардуулж өгөх гэж байна. Ингээд хамтдаа татгш орцгоё. За сайн байна уу давггүй? Сайн байна уу? Харанхуй шөнөөр л ороод ирлээ. За сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. За ийм учиртай юм байгаа наа. Манайх ингээд үндэсний олон нийтийн радио телевизийн дөрвөн урилга гээд нэвтрүүлгээс би явж байгаа. Намайг хөтлөгч Ганж Ахлан гэдгийг. Тэгээд энэ удаагийнхаа одоо нэвтрүүлгийн зочноор таныг сонгоод за тэгээ Батноров сумд танаа одоо 2 дугаар баг дээр хүрээд ирлээ. Тэгээ ингээд миний урилгыг хүлээж авнаа гэж найдаад одоо би танд урилгаа гардуулах гал ирлээ дээ. За баярлалаа авалгүй яах вэ? Ийм одоо хүндтэй юмд одоо урилга хийж амд дэх баярлаа. Та ч одоо хичээлээ хийгээд сууж ах шиг л байна да тийм ээ. Би англи хэлний л одоо номод өгүүлбэрүүдэд ингээд харж байдгийн зав гарвал тэгээ бас малдаа явна зав гарахгүй ер нь чөлөө гарвал одоо энийг харж байдгийн. Юм мэдэж байвал одоо надад хамгийн таашаал өгдөг юм. Одоо шинэ юм ганц өгч гисэн шинэ юм утгыг мэдэж байвал. Тэгэхээр таныг одоо малчны хотхонд тийм ээ энэ номын цагаан гэрлийг түгээж байгаа гэдэг одоо их олон хүмүүсээс би сургадуулаад нутгийн ард түмнээс сонсоод ирсэн юм аа. Тэгээд зөвхөн англи хэлж гэлтгүү. За орос, англи, за монгол өвөржин бичгээр бол бүр багасаа их том номнуудыг уншдаг байсан. За тэгээд тэрнээс гадна бол одоо Япон төвд хэлийг бас судалдаг тийм ээ. Ингээ их олон хэлэнд бас сонирхолтой гэж би сонссон. Тэгээд энэ их одоо гадаад хэлийг багшгүйгээр тийм ээ та яаж бас ингээд судалваа яаж ер нь анх яагаад ингэ сонирх болсон юм бэ? Одоо номтой л ер нь байнга нөхөрлөлтэй. Би багтаа ер нь нэлээд номонд сонирхолтой хөөхд байсан. Тэгээ орос хэлийг бол дээр үед одоо 90 орос хэл гэсэн нэг хоёр жижиг тэгээ орос хэлний тийм сурах хүчиг өгүүлбэр юмуд байсан. Тэнийг үзэж жагаад тэгээд нэг ойр зургийн юм бас нэг өгүүлбэрийн багцаалах болоо цэрэгт яваа. Цэрэгт одоо дахин цэргийн алба хагаад тэнд бас орос цэргүүд нэлээд байсан. Орос найзтай байгаад орос цэргээ ингээд орж кино үзэн. Тэгээ танаас хойш би орос сэтгүүлүүд, заавруулам, зааврбжом, тэгээ знааны сил, здоровье гэх мэтийн хэлбэрчилсэн сэтгүүлүүд, орос сэтгүүл нэлээ авна. Өөрөө хуваарь. Би ер нь одоо ажиллаа хийгээд л би чинь тээврийн жолооч нэгдэл 30 гаруй жил одоо би
тээврийн тэрэг өрсөн. 7-8 хүүхэдтэй. Тэг хүүхдийн одоо хөвчлөөр хэдэн мал аваад тэгээд тэн маань одоо 20 жил 20 гаруй жил аваад өсөөд одоо 1000 гаруй малтай. 20 гаруй жил маллахтаа одоо хоньны бэлчээр дээр хаяа бас ном дэвтрээ харна үз. Хоньны бэлчээр дээр ном ер нь байнга л өөртөлж явдаг би. Тий. Тэгэхээр одоо 74 настай өвөө нь ингээд энд бас англи хэл ингээд сураад сууж гинэ гэдэг бол бас манай хүүхэд багчуудад их тийм үлгэр дуурайл болсон тийм зүйлэлтэй. Та ингээд бас бидэнд нэг жоохон эндээс уншаад өгдөг ч юм уу одоо зарим бас хүүхдүүдийн толгойд буухгүй байж магадгүй шүү дээ тийм ээ. Тэгээ би ер нь тийм дуудлага их муутай да. Тий. The best way to travel around is by car. гэж энэ бол зөв үү буруу юу нөгөөлбөрийн зохиомжийн дараанд true false гэдэг одоо энэ дээр нь одоо тэмдэглэх юм байна. Тэгээ би бол дотроо энийг хараад энэ зөв юм байна, энэ буруу юм байна гэд дотроо л бодно. Таныг бид нараас аваад адалсум руу хөдлөх юм хүсэлтэй байна. Та бас цаг зав гаргаад бид нартай цуг явж болох болов? Болдгүй яах вэ? Одоо хүмүүс бол бас миний ярьж байгаа ганц хоёр хүнд ч гэсэн одоо бас санаа аваад бас өөрөө мэрийгээд одоо юм итгэхийн төлөө хүнд ганц нэгэн дэм тусамж болоод би ердөө хамгийн гол нь хүм нэг юм мэдээсэй л гэж ингэж боддог хүн байна. Би одоо дуртай хүлээж өгч байна. Та нартай хамт явъя. Тий. За тэгвэл хоёулаа замдаа машин дотор үлдсэн яриагаа бас үргэлжлүүлье. Миний урилгыг хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. За их баярлалаа. За англи хэлийг чайл авсан чи багшийн ном хөтчилсэн юм байна. За орос хэл бол ном сурах бичиг сэтгүүл сонирн байж. Энэс боломжтой. За одоо өөр шинээр ямар хэл сонирхож судалж байна вэ? Нүтгийн удирдлагууд бол таныг төвд хэл үзэж байгаа гэж ярина лээ. Нас ахаад ирэхээр бас нэг эрх барьдаг болсон. Ээж маань 85 хүрээд 2002 онд одоо өөд болсон. Тэрнээс хойш өглөө болгон эрх барьна. Тэгээд манай ах чинь бас ер нь одоо шашин бурхан их шүтдэг хүн байсан. Тэгээ одоо хүн босол доо надад хэдэн тарин энэ төр зааж өгсөн байгаа. Тэгээд одоо төв тэр тарныг л одоо энэ хиймэрлүнтэй сэргээх тарин юм гэсэн тарин. Тэгээд би гоцоо тарних тарин чанчихгүй яг нэвтрүүлгээс өөрд одоо нүгзэгч олондоо шандаад юм уу тэнийг сүүлд нь одоо бүгдээсээ хэлж өгч болох юм. Хүү Японд сурдаг бас Япон хэл сонирхоод байгаа гэсэн. Ер нь л их олон хэлийг л сонирхож судалж байгаа. Японд байж байхдаа намайг гэдэг нэг 10 хоног аав ээж хоёроо Японд аваачсан байна. Тий. Тэгээд би тэр Японд очиод тэгээд нэг хүүг байхгүй дэлгүүрээс одоо давс авах гэж яваад тэгсэн эзэн чихэрч аваад ирлээ одоо ердөө мэдгүй гэж заагаад одоо ярд. Тэгээд ер нь л одоо хэл гэдэг бол одоо ертөнцийг харах цонх гэдэг бол яхаар байхгүй л одоо ер нь хэлэл юм байна гэж ингэж би бодож байгаа. Тэгтээ бол би одоо ингээд англи хүмүүст ирээд ярих юм бол хэлийн тогтоож явах үеч их жаахан одоо авахгүй. Яг орчинд нь ороогүй болохоор тийм юм байна. Гэхдээ бол та өөрийг бол танилцуулж ш тэ англиар. My name is Давхтай л байна одоо. Давхтайгаа байна. Болж л юм. Тэгэхээр давхгүй та ямар үед нь та хичээл энэ номыг эргүүлэх завыг гаргаж байна? Би хоньж явахтаа гутлахын төрөнд ном хийж явна. Тэгээ заримдаа сонь хэлэхэд өтөөдөр чи ердөө шогшоод байна. Аjdаахан бас бэлчээд одоо мал тогтох үе байна л да. Тэгэхээр чи нөгөөтгийг гаргаж явсан. Өдөр зав гарвал муу жижиг тэрэг хавийн дараад үзэн. Гэртээ үзэх нь яадаг юм бэ? Өгшин намаа цагт. Тэр чин гэртээ бас одоо шуугаа өчнөд юм бас хүний анхаарал өөрийгөө тусгаарлаж шүү дээ тийм ээ. Номынхоо хит амтанд ороод хонь малаа нийлүүлчих бол байх уу? Байна шүү. Тэгэхээр түүх мөх юм бол онц сонирхолтой юм бол тийм хэлэн дээр үл одоо нэг өөрийгөө л бас хэрэгтэй юм л гэхээс биш тэгж анхаарал бас төвлөрч сайн яахгүй байгаа. Зүгээр өөрөө сонирхсан янз бүрийн номон дээр үл дэндүү сууж байгаад хонь давааж ирсэн байдгүй тавьдиж одоо бас баруун зүрх явах ажил зөндөө гардаг. Хөвсгөл аймгийн Атгал тосгоны захирагч Ганбаатар гэж залуу анх орон нутгийн дугаарт маань зочин болж орж ирсэн. Одоо аль хэдийн их мундаг тосгоныхоо захирагч болсон, аялал жуулчлалын том компани эзэн болсон юм залуу. Тэр залуу өөрөө бие дааж англи хэл сурсан. Тэгээд өөрийгөө их англи хэлтэй болчлоо гэж бодож ирсэн. Тэгээд нутагт нэг гадаадын жуулчин ирсэн, англиар ирсэн чинь ойлгоогүй гисэн. Тань тийм явдал тохиолдож юу? Байна. Where are you from тэргээд асуучих нь л да. Тэгэхээр чи нөгөө чинь бүр олон юм одоо баясаад ганц хэлтэй хүн таарлаа гэдэг баярлалаа ярьдаг. Тийм юм асуугаад. Тэгэхээр ер нь одоо
дэми ярьж байгаа ойлгохгүй мөрдөө дэми юм зүйл. Ганц нэг юм эвлэж бодож юм хэлээд байгаа. Шинэ хязгаар нутагт нэг хилтэй хүн дайрлаа гэж баярлдаг За байна. давгүй та одоо би ийм баяр баясгалантай байна гэдэг нэг англиар хэлээд гэж. I'm happy. Яа. Гэхдээ юм бол тэгэж бодож байна. Заавал одоо эргэж ирж байгаа тэр нэг олон ойлгомжгүй байгаа юмнаас текстүүдээс нь санаа зовхгүйгээр та өөрийгөө тэгэж танилцуулаад where are you from гэд хэлж ийн гэдэг чинь маш гоё үнэлүү шүү дээ. Тэр гадаад хүмүүс ч гэсэн Монгол залуучууд гэхээс илүү бүр малчны хотон дээр байгаа энэ ахмад хүн тэгж хэлж байгаад айгүй гоё олзуурхаж хүлээж авч байгаа бох тий. Тэгэлгүй. Настай нь 70 гарсан гэж та хэлсэн. Тэгсэн хэрнээ надад бол тийг санагдаагүй. Яаж юм хөнгөн шингэн байдгийг, яаж юм амьдралд юм итгэвтэй байдгийг ингээд нуулгүй хэлэхэд дотроо таныг энэ хөвшин ч бас өтлөх болоогүй энэ даа гэж бодож байсан. Тэгээ юу таныг ингэж их юм хөдөлгөөнтэй байлгаад байна уу? Би энэ бас үргэлж сонио ч одоо юм байна. Тэгээд би өөрөө ер нь баг суухгүй. Өглөө 4 5 үед бас эрх хаваар нь тэгээд л гараад л одоо ярьдаг. Гадуур ойрмоор таны наашин цаашин услан барин тэгээд хонд морд туул морд нь хүүхдүүдээр одоо ойр зургийн ажил таныг хашаа машаа заацх барих тиймдээ явуулаад би хоньж яваа гэдэл өвлөл би дараад байдаг юм аа. Тийм тэгээд зуны толгонд бол ер нь морь унжид явах бас их дуртай. Магадгүй таны уншдаг чинь судалдаг чинь энэ оюун ухаан чинь илүү ингээд залуугаараа байгаад байгаа юм болов гэж анзаарсан. Толгойг сайн ажиллаж ивэл бас сайн байдаг гэж энэ сайн номоор бичээд байгаа юм. Энэ ч гэж магадгүй бас. Хүүхдийнхээ хүмүүжилд ер нь хэр анхаар. Одоо хүүхдүүд чинь ер нь номын мөрөөр явж гин үү? За хүүхдүүд яг том хүү верхийн 10 дугаар анги төгсөөд бас нэг олгой молгой хаглаа хийж байгаа сургууль засвардаад тэгээд одоо том хүү шивээ аваагийн урахад том тэргийн жолооч хийж байгаа. За том охин анги цэцэг багшийн сургуульд багш доктор профессор гэсэн золтой. Тэгээ одоо тэгээд багш хийдэг тэр юу бас захирал интерч байсан одоо болоод байгаа. Тэгээд дараагийн охин анги чаргал сумын сургуулийн юунд анги чаргал маань сургуулийн албаны дарга яжгаад энэ жил ангид ааж аваад ингээд ажиллаж байна. Дараачийн хөө Эрдэнэлэг аймгийн Арслан Эрдэнэлэг гээд одоо таних юм билээ. Аймагт байж байгаа. Тэгээ аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгч гээд бас хотод нэг жоохон бизнесийг санаатай ингээд байгаа. Тэгээ бас энэ захиргааны дарга энэ юуны аймгийн удирдлагаас бас албан тушаал яасан. Тэгээд бизнестэй бас ягаад байна. Тэгээд хөндлөлт тустай юм хийж өгөөд хаач яах вэ гэж хүүхдүүдэд тэгдэг юм л дээ. Хамгийн гол нь ер нь ол золно гэхээс тустай юм хийгээвэл дагвар нь одоо та надад амьдрал өөрөө дэшнэ гэж би иймэрхүү философоор хүүхдүүдэд сургадаг байхгүй юу. За тэр Эрдэнэлгийн дараачийн хөө Ариун Бат гэж байгаа. Тэр Улаанбаатар хаан банкны ерөнхий захирал жилүү юу үлээд хотын бүхэл банкны удирдлагын гэсэн. Тийм. Эрдэнэлд маань хуваар аль бизнестэй байгаа. Японд 5 жил яасан барилгын архитектор инженер. Тэгээд Sakura гэдэг компанид барилгын инженер хийж байгаа. Тэгээ хуваараа юм ингээд юм заалаа гэж би бас зэмлээд тэгээд хувийн нэг яатай л дээ аж ахуй эзэнс хийж байгаа. За баг охин байгаа энэ шиг. Тэр тий Барокер дилерийн компанид Барокер гэсэн баха. Тийм юм. Тийм. За иймэрхүү тэгээд одоо нэг хүү Ариун болд гэдэг хөдөө надтай одоо ойр саахалт явдаг. Тийм нэг малчин. Тэр маань 1900-ад 2-3 жил болж байгаа. Ном уншдаг, ялангуяа уран зохиолын ном уншдаг тань шиг ийм хүмүүс их тийм мөрөөдөмтгий байдаг шүү дээ. Одоо та ингээд хоньныхаа бэлчээр дээр ингээл одоо их гоё тийм номын амтанд орчихсон тийм ээ. Тэрэнд нь орчихсон ингээл мөрөөдөө суучдаг тийм үе байдгүй. Ер нь та юу мөрөөддөг вэ? Би л залуу байхдаа уран зохиолын ном ч одоо маш их уншсан. За киноч үзэх дуртай байлаа. Хүний сэтгүү гэдэг наснасаа өөрчлөгддөг юм байна. Одоо тэгээд бодит баримттай юм уу тэр түүхэн хүмүүс та нутаг орны одоо түүхэн хүмүүс дээр үеийн тийм л сонирхол уран зохиол өрдөө унших болоод байгаа. Болцоод байгаа. Тэгээд одоогийн нэг кино манаач үзэхгүй хөөгдөд л үзэн биш дээр камераад. Тэгэхээр хүний сэтгүү бас насныхаа юмар сонирхол нь өөрчлөгдөж байдаг юм байна даа л гэж ингэж бодож байгаа. Тэгвэл ер нь ном бүгд л хүнд юм өгöd л байгаа л да. Таны одоо яг хамгийн сүүлд барьж уншсан Монгол номноос ямар ном бэ? За манай нутгийн одоо юу Хэлбэтийн ухааны доктор Үлзий Сүрэнгуан одоо Боорт Жанжин, Бор хул Жанжин гээд 3 одоо цуврал дармаанууд байна.
Тэгээд одоо энэ уран зохиолын ном уншсан байна аа. Уншихгүй гэж одоо сая худал хэлсэн байна. Нөгөө ямар хатан бэлээ? Сархагтаа хатныг уншсан уу? Сархагтаа хатна. Сархагтаа хатан. Энэ хатныг шаагүй. Бид нар говьалтай завж хад манай зочин нэргүү гэж хүн одоо 50 нэлээд гарсан. Гэхдээ рэпер G гэдэг одоо нэг хипхоп сонсоо явж явах юм. Тэгээд эндээс үүдээд танаас асууя л да. Та байгалийн нас чинь бол та одоо 74-тэй. Харин та өөрөө хэдэн настай гэж одоо мэдэрдэг вэ? Тэгээд 74-тэй л гэж байна. Тэгээд би таныг бол нэлээд наснаас хэдэн хувь залуу гэж бодоод ах юм. Бас тэр. Би тэр нэг манай том охин англи цэцэг намайг дагуулад тэр нэг Япон юуны дээр зогсоос юм аа. Тэгсэн биологийн нас гээд юуны нас ч гэнэ. Нэг аппарат байгаа. Аппарат наан татсан. Тэрнийд нэлээд залуу юм. Тэ заасан. Яг хийж гинэ. Хэдгэлээ. Баг 20 орчим бол баг байна уу? Тэстэй гиснэг үү. Тэстэй гиснэг үү. Тий. Би харин тэрийг хэлээд яг л новцсон байж тээ тийм ээ. Тэр чараа юу юм бэ л гэж боддог. Бидрүүлсэн байна гэж бодсон байна. Тэгээ ингэсэн юм аа. Бид нар чинь Батнарын сумаар дайраа таныг аваад шөнө 2 цагт дадал суманд ирсэн. Тэгээд өглөө хүмүүсээ жоохон амраг гэж бодоод жоохон унтаасаа гэж бодсон. Тэгээд 7 цагт тусаа харсан чинь та аль хэзээ энэ ногоон дэлээ өвсөд номоо уншсан. Хичээлээ гээд яг шалгалт өгөх гэж байгаа үг чиг соожсэн байхгүй юу? Тэгээд харсан чинь хайрч өргөх шиг, инээд өргөх шиг тэгээд таныг бас нутгийн чинь хөвгчүүд хөвшөрдгөө үзв. Тэгдэг ч юм уу. Энэ хөө ерөөсөө тэгч тийм яриа байх уу? Одоо мэдхгүй юу гэж ярьдгээд их л хүндэлдэгээс дээрхгүй гэж одоо. Тэгээ ер нь миний энэ гайгүй тэ явж өчнө одоо миний гэр бүлийг гэж хийж байгаа. Бүү байгаа. Тийм. Бүжгэнд явд юм уу та хоёр? Гэхдээ бүжгэнд яваа гэнэ би одоо залхуураад байгаа. Та залхуураа номоо уншаа суучдаг юм уу гэжтэй. Сумын бүжгэнд явъя гэнэ. Заримдаа ч ингээд хамт байхад нэг хүн яриаар яг хоёулаа жоохон бүжгэл. Залуудаа ч одоо би бүжгийн дуртай байсан шүү дээ. Тийм. Та тухайн оронд очиж үзхийг мөрөөддөг юм уу? Тухайн хэл дээр ном уншмаар байгаа юм уу? Ер нь хэл сонирхоод байгаагийн гол зорилго илүү их юм л мэдхэд л одоо энэ ихэнх төлөвлөсөн. Одоо манай хамт олон бас үзэгчид сонирхож байгаа л та. Их нэг сайхан өрөөл ч юм уу нэг сайхан үг, өөрийнхөө дуртай үгийг өөрийнхөө судалж байгаа хэлүүдээр хэлж болох та. За болов яах вэ? За би үзэгчтэй хандаад бас хэл мэдний тухай яриа өрнүүлсэн юм байна. Бас одоо өөрийнхөө одоо судалж байгаа юмнаас одоо ганц нэг юм. It is nice to be sitting here with you. I am happy. Be happy too. Желаю вам счастья, здоровья, большого знаний. За баярлалаа. За. Висээ Монгол юм. Висээ Монгол юм. За ингээд одоо химэр лундаас одоо сэргээдэг тарина гэж манай нутгийн лам байсан үгүй юм. Тэнийг хэлье ер нь одоо. Хээ таксан жимбэрэг дэрянжэд гүндүү сургуу дөдөө хоо базар аюу хэ сууха харжил хоо жин уул харжил уу соос уу жин уул харжил уу. Орой. Тийм сайхан энерги авлаа. За танд маш их баярлалаа. Миний урилгыг хүлээж авч бидэнтэй бас энэ их эзэн Чингис хааны мэндэлсэн газар энэ сайхан яриаг дийлгэж тийм ээ. Чингис хаан маань бас дэлхийг эзэлж явсан бол та бас тэр дэлхийн хилээр үндснийхээ телевизээр олон түмэндээ бас мэдчилгээ дэвшүүлж өнөөдөр нас гэдэг бол одоо юу ч бишээ тийм хүн бол зөвхөн биеэрээ л хөвшөрдөг болохоос сэтгэл бол үргэлж залуу байдгийн тэгээд сурч мэдгэд хизээч хүн одоо өтлөн гэж байдаггүй маа гэдгийг та бас биднэрт харуулж чадлаа. Ингээд миний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. За баярлалаа. Танд эрүүл их аз жаргалыг хүсье. За баярлалаа. Одоо номтой нөхөрлж оюунаа цалгуулж яваарай гэж ерөөл өргөе гэж бодож байна. За ерөөл Батар шиг. Батар шиг. Далан 4 настай хүнээс манай ганжихлан мөрөөдлийн тухай асууж байна. 74 настай гэж ярьж байгаа энэ хүн өөрөө их олон зүйлийг ингээд бидэнтэй хуваалцаад нуулгүй хэлэхэд нэг тийм насны хол зөрүүгүй хүн л энд суугаад ярьчих шиг байна. Ийм хүмүүс олон байх юм бол бидний амьдрал өнөөдөр их тийм. Үнэхээр аз жаргалтай байх юм байна. Сайн өөрийнх нь хэлснээр I'm happy гэсэн шүү дээ. Тийм ээ happy буюу аз жаргалтай байх юм байна гэдгийг сая давхгүйгаасаа мэдэрлээ. 6-7 настай багангийн хүүхдүүд тийм ээ. Одоо даалгавраа хийхгүйгээд хэрвээ аав ээжтэй загнуулаад сууж байгаа бол энэ 74 настай өвөө энд англи хэлнийхээ хичээлийг хийж шүү хүүхдүүдээ. Тэгээд хүний энэ сониуч
сэтгэл гэдэг ер нь их сурах мэдхийн үндэс болдгийм болов гэж бодлоо. Одоо зүгээр давгүй хичнээн тэр хүний яриаг ойлгохгүй байсан байж магадгүй байсан ч гэсэн гадаад хүн хараад ингээд where are you from гэд асуучсан байж тээ. Сүүлд өөрөө мундаг байлаа. Асуулт орсон байна. Эргэж ярьсныг ойлгоогүй. Гэхдээ ямар ч үсэн энэ хилээ ашиглаад тэр хүнээс ингээд юм асуугаад давна гэдэг чинь энэ тэр хүний тэр сонио сэтгэлээ тэр л одоо хүсэл сурах хүсэл эрмэлзэл байна л да яа харахгүй те. Би хилийг хэрэгцээ шаардлагаар хүмүүс сурдаг гэж ойлгодог. Харин малчны хотонд байгаа давхгүй зүгээр өөртөө хэрэгтэй тий. Өөрөө тэр сониуд цангаараа ингээд хизээч юм хэрэг болно гэж бодохгүйгээр өөрийгөө хөгжүүлэх гэж сурж байгаа сайхан байлаа. Тэгээд бид энэ хол газар зүгээс ч нэг явж ирээгүй. Ийм сайхан ол цомогтой, ийм сайхан зочдтой байгаа да. Баяртай байна. Тэгээд өглөө босоод тэр хичээлээгээ сууж исэн дүр төрх нь би хизээч мартахгүй. Хэдхэн сарын өмнө 70 гарсан зохиолч Норгуутай Увс аймагт хайрын тухай яриа сууж исэн бол өнөөдөр бид 74 настай давггүйтай бас л ялгаа алга шүү дээ. Тэ англи суулж байгаа тухай яриа сууж байна. За үзэгчд маань маш сайн санаж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Монголын үндэсний олон нийтийн телевизээр Игэл амьдралын мөр гээд 30 цуврал нэвтрүүлэг 21 аймгаас 9 дүүргээс бэлтгэж үзэгчдийн хүртэл болгож тухайн оныхоо одоо болор үзгийн гран при шагнал авч исэн. Тэгэхээр энэ 30 баатар эх орны өнцөг булан бүрт аймаг болгонд ингээд аж төрж амьдарч байдаг ард иргэд маш сайн таньдаг. Бид Хинтийн нутагт ирсэн 2 жилийн дараа Хинтийн аймгаас орж исэн Цэрэн давгийн Амгаланбаатар гэж залуу хаана юу хийж яваал ажил амьдрал нь хэрхэн өсөж дэвцсэн бол гэд олон асуулт бидний хүлээж байсан. Ингээд одоо аймгийнхаа өөрийн зүхнаас тэр 4 жил гачгаар хийж ажил амьдралынхаа гарааг эхэлж байсан Амгаланбаатарыг нэвтрүүлгийнхаа амирт урьж байна. Энийг зөв танилцуулсан уу? Зөв. Тэгэхээр Амгаланбаатар бол аль хэдийн телевизийн баатар болсон юм биш үү? Игэл амьдралын мөр нэвтрүүлэгт Хинтийн аймгаа бүхэл бүтэн аймгийг төлөөлж оролцож исэн гэдэг бол их том бахархал юм байна. Нийт хинтийчүүдтэй болон төрснүүдтэй бэндэр зунгаа зон олонд энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлж миндомоор гэж дэвшүүлье. Дөрөв урилга нэвтрүүлэгт амжилт бол хамгийн анхны асуулт, хамгийн том бидний бахархал байдаг тийм ээ. Тэгээд 20 жилийн хугацаанд Амгаланбаатар Чингис хотод юу хийсэн бэ? Юу бүтээн байгуулсан бэ гэдгийг сурвалжлагаас эргээд харцгаая. Үзэгчд маань хэрвээ санаж байгаа бол Игэл амьдралын мөр нэвтрүүлэгт одоо Амгаланбаатар маань орж байхдаа энэ ахуй шилгээний төв нээлттэй хийгээгүй байсан байна. Тэгэхээр бид эргээд бас үзэгчтэй энэ сайхан мэдээллийг түгэж байгаад бас баярлж байна. Халуусны дүүш буюу 2 одоо мини саун супер саун гэсэн одоо тэр 2 юутай ангилтай. Тэгээ дээр талдаа ойдчинтай, мөн өсчинтэй, гоо сайхантай, дээр бас зоогийн газартай. Мөн иргэд маань бас юмыг ойр байлахын нэг дор байлахын тулд хаан банкны салбарыг өдөр авчиж бас авчиж байрлуулсан байгаа. Этэй бүх юм одоо нэг дараас бүх үйлчлэгийг аваад гарах болцоотой гэж. Сүүлийн үед одоо энэ жилээс бас барилгын салбар руу орчихсон. Бас нэг залуусуудаа дэмжиж одоо нэг манай засаг даргын мөрийн хөтөлбөрт маань 700-аас 800 мянган метр квадратын одоо бодож яхад хувийн хаус барих тийм мөрийн хөтөлбөрөөсөн. Тэрнээс би 2-ыг аваад өнөөдөр би метр квадратын 800 мянгаар одоо 2 хаус бариад дуусгах гэж байгаа. Тэрийг энэ 11 сард ашиглалтанд өгнө. 2 залуучууд маань энийг хүү захиалаад одоо авахар бэлэн болсон байгаа. Анх намайг энэ барилгаа барьж хахад маань дөнгөд нэг давхар байж хахад дөнгөд Солонгосоос ирчихсэн байсан. Тэгээд Солонгост байхдаа мод тарих гэдгийг одоо хатуу ойлгосон. Ер нь бол ногоон байгууламж байж хүний амьдрал явагддаг гэдэг утгаараа нэг давхар болчиход байж хахад би мод тарьдаг байхгүй. За жижигхэн өөртөө нэг 10-20 см урттай л моднууд байсан баг. Тэг хүмүүс нөгөө шоолж исэн байхгүй. Би чи барилгаа барь дуусаагүй мод тарилаа. Би эн чинь дороод хугараад явчих нь. Чи тэнийг мэдээ залуу гээд. Тэг одоо эргээ харсан чинь энэ барилга дуусаад энэ мод маань би нэг бас хаачилсан янзлсан байгаа шүү дээ. Нэг жил хаачилсан явахад энэ мод маань бас ямар их урдан ургав. Одоо манай вайшин гол чимэг болчиход байгаа шүү дээ. Тийм байна. Телевизийн хамар залраад Игэл амьдралын мөр гэд бүхэл бүтэн зөвхөн өөрийн чинь тухайн нэвтрүүлэг гараад ингэсний дараа хүмүүсийн одоо хандлага өөрийн чинь одоо өөртөө үүрэг хариуцлага ч юм уу яаж өөрчлөгдсөн бол гэдгийг бидэнд ярьж өгөөч. Миний амьдрал бол эрс өөрчлөгдсөн. Над хариуцлага их нэмэгдсэн. Нийгэмдээ тустай юм их бусдыг одоо
баярлуулах, бусад соёлыг түгээх гэдэг сайхан санаанууд төрж энэ юм хэрэгжүүлсэн дээ. Санаагаа. За, нийгэмдээ жишээлбэл яг юу хийж энэ бодтойгоор яриач. За, жишээлбэл одоо манай Чингис хотын 5 дугаар байг манай өндөр 1200 хүнтэй 3500 иргэнтэй. Өнөөдөр яг 5 дугаар маань амин соц болсон одоо ахуй хэлхээний төв гэдэг юм бол байгаагүй. Тэгэхээр яг энийг бол би олж харсан. Тэгээд энийг оноо иргэд маань нэг дороос бүх үйлчлэгийг авах. Одоо жишээлбэл усанд орчхаад цааван суучаад дэшээр үсээд суулждаг. Бас юм оюулчдаг. Тэр нь бас альжаа тайлбарт ороод бас гоо цаганд ороод гарчдаг. Тэгвэл дэшээр зөвлөж хаал идчихээр гарчдаг. Доороо бас маахны салбарыг хөл тэр бас байрлуулсан да. Ирээнээс ингээд их орондоо эргэж ирж чадхаа байгаад тэнд 8-ачтын гахааг скотч жүгжсэн ганц хуушрын үн цэн гэдэг ямар байд юм бэ гэдгийг зүрхэндээ одоо шингэтэл ойлгож байсан. За тэгээд одоо ахиж бизнесээ босгохын тулд Бачрээ цумд ирж их нэртэйгээ хоёлоо гизэн тулсан цасыг туулж самар түүжсэн энэ л бизнесийн эхлэл. Тэгээд эргээд орсол бас сонирм бах тийм ээ. Одоо эргээд харахаар би одоо яа самарч явж байсан юм л гайхдаг шүү дээ. Тэгээ салтаа заастай ингээд одоо нэг усан дотор хүн явхад ямар хэцүү байдаг вэ? Тэрнтэй адилхан яг нөгөө салтаа зарж яг тэгээ самар түгээ явж байхдаа би яг тэр мөчд бол энэ амьдралаа босгох гэж бодож байсан. Одоо эргээд бол би маш хүнд хэцүү үед бас давсан байт юм байна. Энэ том ачааг давхад бол миний хань маш төшөд дулуур болж надтай хамт байж тэр өвлийн хөөтөнд 12 сарын 30 шинжилээрээ бид чинь тэр самар төгөөд одоо их нар маань одоо түншсэн самрын маань тэр тохоо хэртэй ингээд цаасанд модноос унахаараа орчин тэгээ тэрийг чинь авах гэж энэ тохоо өлтөр нь орчихсан хөөтөнд гар нь хөлчих гээл гараа үлээгээд тэгээд явж исэн тэр бүх маань эргээд харахад өнтер маш сайхан жаргал одоо өнөөдрийн амьдрал ихлэл болсон байна. Надад бол маш их одоо хүсэл мөрөөдөл байна. Та ялангуяа өнөөдөр би Чингис хотын одоо хүнд иргэн бол хүнд тэмдэг авсан. Бас орон нутг манай хүнд хөдөлгөөнд медаль өгч яхад би юу бодож байсан гэхээр өшөө химиг үтэй гэж. Манай хэнтэй аймд юу дутагдж байна. Өнөөдөр жишээлбэл би хим төвлөө оруулж ирэх гээл одоо үзэж байна. Хим төвлөөнд өгөхийн тулд Улаанбаатар хот руу өгч явуулаад одоо нэг 7 хоног 10 хоногийн дараа ирдэг. Тэгэхэд хинтээ чинь тийм байхгүй өглөө цамцаа өгчдөг. Арай наваад өмсчдөг байх хэмжээний бодож явна. Тэгээд цаашлаад бас нэг залуу гэрүүлүүдэд дэмжиж бас манай засгийн мөрөдлөд байдаг юм. Нөгөө орон сууцны асуудлыг бас сүүлийн байдлаар руу орж байгаа. Ер нь бол жоохон өөрийгөө хөгжүүлээ, бас нийгэмдээ хэрэгтэй юм хийгсэн мөрөдөл бол бодоод явдаг. Та яагаад ингээ ахуулчлагын салбар руу илүү ингэж хүч хаяж орох болсон юм бэ гэсэн чинь Солонгос тахан 1 жил ажил хийх гэж явахдаа ажил хийхин биш тэнд байгаа ахуйг нь их толгойд ичээд ерөнхийдөө бол хулгайлсан гэж ярьсан л та. Манай монголчууд маань өнөөдөр маш тийм хиймэрлэг тэнгэрлэг ард юм шүү дээ. Тэгэхээр хэртэй хуртай явж бас болохгүй гэж би дотор харж байсан. Тэгээд дайл үе эзэн Чингис хааны өлгийн нутгийнхан бол цэвэр цэмцгэр осгоо тэгээ харахад юм жавхаатай сайх явах хэрэгтэй гэж бодод. Ямар ч байсан хүмүүс анх намайг халуун усыг барихад хүмүүс бол надад зарим дургуутчихсэн. Чи хүнний хэртэй зурлах гэдэг байна. Тэр жоохон бодчихсон нэвэд бодсон. Үгүй энэ хэртэй зурлах тагаал биш. Би энэ улсуудыгаа соёлжуулах талаас нь бас илүү харсан юм аа нүдийн миний нүдэн тэгжил боосон гэж би хэлж ирсэн юм аа. Нэг юмыг ярмаар санагдаад наран бэлтийгээл гараад ирлээ л дээ. Дөрөв дээр байгаа. Манай нэвтрүүлгийг чинь бас 4 урилга 4 өнг. Ер нь манай нэвтрүүлгийг олон өнг засруулж байдаг штэ тий. Тэгээ 4 бол бороо ороод бид нар ч одоо яанаа гэж итл одоо ингээл наран бэлтийгээл бас яг сүүлийнхэн зүйлийн маань зочин дээр их бэлгэшээлтэй ингээд. Нэг сайхан ерөө шиг санагдаж штэ надад тий. Хүмүүс зарим нэг нь хоёр талцдаг л да. Өнгөрсөн амьдрал чи хэн байсан юм бэ? Тэрийг хизээч битгий март гэж зарим хэлдэг. Мартна гэдэг бол жудаггүй шин гэдэг. За зарим нь болохоор үгүй өнгөрсөнд хэн байсан чинь сонирм биш. Одоо хэн байгаа чинь чухал гэж ярьдаг. Өөрөө чинь бодол. Ер нь хүн өнгөрснөө марч болохгүй шүү дээ. Өнөөдөр би яаж ядуу явсан, яаж зүтгч явсан, яаж ажил хийх гэж явснаа эргэн хараад өнөөдрийнхөө одоо өндөрлөгөөс харахтаа миний хувьд бол
бодгийн яг энэ одоо жишээ нь залуус яг миний яг тухайн үед явж байсан одоо Агостонд харагдаж байгаас харах юм би аль болох тэдэнд зөвлөлт тусаж за мэдэнд яг ингэж явж ирсэн шүү ах нь. Өнөөдөр ах нь ингэж өнгөрч хэлж байгаа бол биш. Ингээд өнөөдөр хүний амьдрал чинь ингээд жоохон бэрхшээл таарна. Энд готрохгүйгээр босоод ирэх юм бол за жишээлбэл ямар нэг хүн тууштай юм хийвэл олон салбар руу биш. Нэг юм тууштай гэдэг юм бол босоод ирэх боломжтой, амжилтанд хүрэх боломжтой юм уу гэж би хэл захидгийн. 18 настай анх би орон ачаарээсэ хамгийн би орон зуунд ажиллах болсон шалтгаан маань ихлээрээс миний ээж хэвтэрдсэн. Хүний гарт төс учраас би ч нөгөө өдрийн 8 цаг хийж болохгүй. Тэгээ нөгөө 24-48 цагийн тийм амралттай тийм ажилд орсон. Одоо цаснаас тэгж самар түүгээд явж байхаас чинь ихлээр өнөөдрийн одоо ах үйлчлэгээний төвийнхаа захирал хийгээд за ингээд олон үйл ажиллагаа ингээд аваад явж байгаа энэ хүртэл мэддэг хүмүүс ер нь яаж хандж байна? Манай компани их Баянбурд компани гэдэг. Их Баянбурд компани маань өнөөдөр миний аавын маань төрсөн нутгийн энэ газар нутгаар нэрлсэн байгаа. Их Баянбурд гэж. Тэгээ миний аав ч нөөрэ Хинтээ аймгийн Бэндэр сумын Голдон Баян сумын хүн байна. Даамужаан Цэрэндав гэдэг одоо тийм алдартай мужаа хүн байсан. Цэвэрт юм байна. Тэгээ би аавыгаа дурсаж аавыгаа мөнгөчүүлэхийн тулд бас хойш төвдөө бас мартуулахгүй тулд би Хинтээ аймагт аавынхаа нэрмжид тэргүүний соёл зүрх гэдэг шагналыг одоо жил болгоод одоо 5 жил болж байна. Одоо манай аавын шагналыг авахын тулд өнөөдөр манай сум Бэндэр сумын одоо иргэд маань хашаа ороогоос өвлөх хашаанда одоо мод тархаас ахуулаад одоо тэр хашаага гой цэвэр будаж одоо аахартахаас ахуулаад ингээд мундаг ажил хийгддэг. Социализмын үед нэг тийм соёл зүрх гэсэн гэрчлэгээ байдаг байсан тийм. Ямар санда зарим хүмүүс чүм тавьж ирсэн. Чи тэргүүний соёл зүрх гэдэг ахтай. Наа чи хаас социализмын үе хэлдэг гэдэг. Гэхдээ тех тусмаа илүү гоноо эртний юм маань юу лээ тийм ээ. Тийм. Үгээд штэ. Амгаланбаатар бас ирээнд ингээд ганц хуушурын мөнгөгүй зовж явахад хятад хүн туссан гэж ярьж байсан тийм ээ. За ер нь манай ахын одоо ер нь бас зарим үед бас жоохон туушрал зүйлээс бас салах хэрэгтэй байна. Мөнхийн хөрш одоо хоёр улс байж тээ хятад Орос хоёр. Тэгэхээр нэг хятад муу гэдэг. Хятад одоо бас тийм дандаа муу хүн байдгүй. Бас нэг хүний гэсэн сэтгэлтэй. Сайхан сэтгэлтэй хятад байдаг. Намаа яг тэгээд зовж явахад хятад хүн аварч ирсэн. Буудлын маань мөнгө төлөөд чи гэртээ хараа гэд мөнгө өгч намайг Монгол руу явуулж ирсэн. Би тэр хятадыг одоо эргээд таньдгүй. Тэр хятадгаач олохгүй байгаа. Ямар ч юм байлаад дөр төрхөн жорж ирэхгүй байна. Тэгээ яд ажиллах шүү дээ. Тэгээ одоо тэр хүн маань одоо магадгүй эргээд харуул амгал маны болцсон явж байгаа гэж боддог тийм. Бас Монголд ирдэг байсан хятад л та. Тэгээ түүхийдийн тийм 8 ч юм эс. Гэхдээ хүн хааж тэр хүн л байдаг юм шүү. Хятад вэ нөө Орос вэ нөө Америк вэ нөө тий хар шар бор вэ нөө. Би тэрэнд итгэдэг юм аа. Манай Ховд аймгийн нэг зочин Баяр сайхан гэж ах таравс тариалдаг нэг хүн ярьж ирсэн. Анх би бизнес эхлэхдээ өөрийнхөө төлөө эхэлж ирсэн. Одоо харин өрөөл бүсдийн төлөө болчихжээ өсөөгөөгээд. Тэрэн шиг одоо Амгаланбаатар жишээлбэл яг хичнээн хүний аим амьдралыг дааж явж байна уу? За би ч одоо яг албан ёсны нэг цалин тавьдаг нь 18 хүн байдаг. За. Албан бусаар. Тэгээ албан бусаар гэдэг нь одоо энэ одоо барилга барьж байгаа үед одоо 20 хүн. Удирдлын чанартай хүмүүс бас ингээд цалинжуулахлаар бас тодорхой хэмжээний тав байна. Тэгээд боддгийн энэ олон хүний ард амьдрал байгаа. Одоо нэгэн ард 2-3 хүн байгаа. Бас энэ бүгдийг хараад би бас ажилчтай бас айл болох урамшуулахыг боддгийн. Хүн урмаар амьдардаг учраас. Жишээлбэл одоо би ажилчтай жил болгон одоо амраад бүр хинтгээс гаргаж одоо найдлан би хөвсгөл явж найз дээр очилаа. Тэрний цаажил нь дорногоо явж илаа. Энэ жил алтрангаа явжсэн. Ер нь ямар нэг ажилчид манай өөртөө урамтай зоригтой ажил сайн байдаг. Би сайн нэг ажилт нэхэд бэж одоо эрхийн бичгээр шагнаж өөрөө дагуулж явж гэр бүлээрээ дагуулж бэжин үзүүлчихэд иржсэн. Тэгэхээр ямар нэгэн хүн ажилчтай хайртай байх хэрэгтэй. Өнөөдөр миний бас энэ амжилтын хүнс бол манай хамт олонд байдаг байх. Манай Амгалан гэдэг хүн өнөөдөр компани байгуулад 18 хүртэл ажиллаж хүнтэй болохдоо би нэг ч ажилтны харж үзээгүй. Би ажилтайгаа цалин сар болгон одоо хоног хугацааг алдахгүй тавих босч идэг. Тэр юм чи ажил хийсэн юм чинь цалингаад авах хэрэгтэй. Тэгэхээр 1-2 хоногийн цаана гэл урагшлуулаад хойшлуулад ажиллаа залхах.
Тийм байхгүйгээр бас бодож байгаа. Ер нь бол тийм юм шиг байдаг юм да. Амжилттай сайн яваа хүн гэхээр яг ар гэрийг нь эхнэр хүүхдийг нь яриад өнгөрөх төдий байх юм. Тэгэхээр тэрний цаана өсгөж хүмүүжүүлээд өдөө зэрэгт хүргэсэн. Тэрний цаана маш их хэмийг өгсөн тэр ээж аав гэдэг хүн өнөөдөр мөнхсийг үзүүлсэн ч бай тэ мөнхөд иргэд ч бай хамаагүй би бас дурсгалцтай гэж бодож байна л да. Миний ээж Хөвсгөл аймгийн Цагаан Өр сумын Ойлонголой 3 дугаар төрсөн 1929 онд төрсөн байдаг. Одоо тухайн үед өөгд байхдаа одоо Дамдын авраг одоо ардын хэлтэйгээр дүлцэн гэдэг шүү готууга энтертэй хөөгд байхдаа тоглож ирсэн гэж дурсдгийн. Тэгээд миний ээж манай одоо дээр үчнэ томил гэж байдаг шүү дээ. Одоо нэг баруунтлын улсуудыг Зүмэн аймаг альцдаг. Тэр томилтоор манай том ихчийг дагаж ирж одоо бинд сумдэрч одоо энэ бүрээдийн нутагт одоо биднес бүрээ талах гэж яриад байна да. Энэ талахыг чинь манай ээж хийж ирсэн шүү дээ. Тэгээд талахцсан сэрнэд нь гэж хэлсэн. Магадгүй ээж аавын маань буян заяа намайг түшдэг байлгүй. Миний өнөөдөр ажил үйлсэн сайхан явд юм аа. Тэгээд би ээжигээ яг 3 жил асарсан. Тэгээд 3 жил асрах тус хүнийг бас хэцүү юм лээ л дээ. Сүүжин цоолоочгүй хэвтэрт байгаа хүнд нь сүүжин цоолчих гээл. Тэгээд 3 жил бас ээжигээ маш сайн харсан гэж боддог. Магадгүй ээж нь 3 жил надад асуулахдаа тэр хооронд над хамгал буян заяага өгсөн юм болов. Ер нь миний ажил айгүй сайхан бүчиж явдаг юм. Ер нь залуучуудаа айлхад ер нь бол ээж аавыгаа маш хөндлөлтөй хайрлаж яваарай. Ээж аавыгаа маш асарч яваарай. Тэгэх юм бол тэр сайхан буян зай нь бидэнд үсэрдэг юм аа. Тэгжээ бидний ажил ус бүтэмжтэй явдаг юм аа. Тэгээс ээж аавыгаа ад үзсэн, ээж аавыгаа өлт хоосон усуудын ажил нэг бүтэхгүй гэж би бодож явдаг. За их баярлалаа. Ингээд ээжийн сайхан дурсамжаар яриагаа өндөрлөе. Тэгээд ер нь цаг оройч болж байна. Бинтэн аймгийн Дадал сумаас бэлтгэж байгаа нэвтрүүлэгт маань миний урилгыг хүлээж аваад энэ хол газрыг зориод ирсэн Амгаланбаатартаа баярлалаа. Миний амьдралыг өдөө зэрэгт ажууд нь төвшөд тулж яваа. Хань маань болох дээр битээ нэгээсээ одоо 10 дахь ангид нэг ангид явж байгаад өнөөдөр амьдралын бас нэг ангид өнөөдрийг хөтлөж цуг яваа. Бас хандаа өөр хүмүүстээс баярлаа гэж бас хэлээ. Өнөөдөр бас энэ хэмжээний бас сайхан нэр хүндийг олсон арын мань одоо ардыг залгуулж байгаа. Одоо ч ард хамаг эдлээ залгуулж байгаа. Хандаа бас их хайртай шүү гэж бас хэлье. Манай нэвтрүүлэгт олон төрлийн зочин ороод зарим хүмүүст нь бол одоо та энэ бүхнийг хийсэнд чинь баяр хүргье гэж хэлмээр байдаг. Зарим хүмүүст бол хийж байгаа замд чинь одоо амжилт хүсье гэж хэлмээр хүмүүс байдаг. Давггүй хувьд бол одоо үнэхээр их зүйлийг хийчихсэн, ард нь гарчихсан одоо тэр насныхаа буйныг идэл суугаа хүн тийм ээ. Харин Амгаланбаатарын хувьд бол одоо улам илүү амжилтыг л хүсье да. Ямарваа нэгэн зүйлийг тгээс нэхлэнэ гэдэг хичнээн амттай байдгийн бодит жишээ дандаа манай нэвтрүүлгийн зочид байдаг. Тэгээд бас л түүний маань үргэлжлэл байла Амгаланбаатар. Тэгээд Бинтэн аймгаас бас ийм сайхан хүнтэй уулзсандаа за энэ хүнийг хамгийн ихэнд олж олон нийтэд хүргэсэн Дострыг л амьдралын мөр киноны хамт олонд баяр хүргэх хэрэгтэй байх гэж бодож штэ. Тэгээд би уцаар холбогдсон л доо. За Амгаланбаатар гэж хүний нэр ороод ирлээ дээ. Яах вэ гэж. Манай сөнгө хамгаад минь дүргээрээ гээд хамт олон бас тэгжсэн. Тэгээд нутгийнх нь бас энэ л нэрээр нь мэддэг юм билэ. Ажил бизнес амжилттай байж болно. Ар дээр нь маш олон хүний амьдралыг авч яваа гэдгээ ойлгож ухамсарлана гэдэг. Түүнээс илүү том. Тэгээд нөгөө 1-2 хоногийн өмнө наан цаан цалингийн тавьчих вэ гэж бодох. Энэ ингээд ярихад их нэг их хүний чихэнд ингээд сорцсыгээд одоо үлдмээргүй хэрнээ. Яг энэ бол цаана маш олон амьдрал байгаа. Өдөр хоног цаг нараар ингээд тэр Амгаланбаатар гэдэг хүний өгөх цалингаар амьдралаа залгаж байгаа гэдгийг ойлгосон тэр их сэтгэл юм болоо. Тэгээд юм жудагтай эр хүн, жинхэнэ эр хүн гэдэг сайхан өгнүүд байдаг да. Манай энэ одоо нэвтрүүлгийн манд чи Амгаланбаатарыг бол би тийм л эр хүний бас жишээ юм болоо гэж сая дотроо бодлоо. Амжилт гэдэг тийм амархан зүйл биш байдаг юм аа. Хүн ямар замыг туулж ямар хэцүү тэр даваа, хэцүү алхмууд, хэцүү нухчаан дундаас амжилтыг өөрөө бий болгодог юм бэ, тийм ээ. Тэрлүү яаж хүн хүсч тэмүүлжиж хүрдэг юм бэ гэдгийг маш тодор харуулж өгсөн. Одоо үр дүнтэй зочин байлаа гэж хэлмээр байна да. Тийм. Дараагийнхаа аймаг руу ер нь хөдлөх цаг болж байна. Тэгээд бас намрын сэрүү орсон байх шүү. Хүүтэн байна. Тийм, бас хүүтэн болсон байна тий. Гадаа эдгээр хүүтэн байгаа ч зочдын маань энэ
халуун дулаахан яриа биднийг үргэлж дулаацуулж яадаг. Тэгэхээр бид урагшаа одоо Дорн аймаг руу явна. Тэгээд амжиж хэлэхэд бидэнтэй үргэлж хамт компас аялдаг. За тэр нь Хинтээ аймгийн Цэцэг даргын тамгын газар биднийг бас сайхан хүлээж авч ин Дадал суманд Батнаруу сумыг дараад Дадал суманд ирэхэд маш их тусыг үзүүлсэн. За тэгээд дээр нь Дадал сумын засаг захиргаа тийм ээ. Өнөөдөр биднийг ингээд дараа сууж яхад энэ уулын оргил дээр халуун цагаа бариад ирж байгаа. Тийм л сайхан ард түмний донд бид нэр бөөцөглүүлээл явж байгаа шүү. Ер нь дөрөв урилгыг яг ил гарч байгаа дөрвөөр нь ойлгодог хүмүүс их байдаг юм аа. Яг үнэндээ үгүй дээ. Маш олон хүн бидний ард тал байдаг аа. Телевизийн урлаг гэдэг өөрөө хамтын бүтээл байдаг. Тэр үүднээсээ үргэлж бидэнтэй хамт байдаг. Яг ард талд үргэлж хизээд одоо тийм ээ бэлэн байдалд байдаг. Найруулагч тий найруулагчийн их төр, зураглаач Пүрвсүрэн, Баясгалан, за дууны найруулагч Нэмсүрэн, жолооч Бямбдорж гэдэг ийм бүрэлдэхүүнтэйгээр бид явж байгаа юм. Дээр нь Тодканнам гэж гоо сайхны мэс заслын эмнэлэг Монголд байдаг. Үүний одоо залуучууд маань бас бидний энэ аяллыг дэмжиж байгаа. Тэд маш сэтгэлээрээ дэмжиж бидэнд юугаар туслах уу, яах вэ, бидний зүгээс яах шаардлагатай вэ гэд. Тэгээд тусалсан халуун сэтгэлтэй хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй Тодканнам залуустаа бас баярлалаа гэж хэлэх ёстой. Хэлийн зэрэг. Тий. Мөн биднийг өнөөдөр Дадал сумд урд шин буухад тий маш халуун дотноор угтаж аваад өнөөдөр өглөө сайхан цүцгийтэй талахаар дайлсан Хэлийн цэргийн тэг 287 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хамт олонд маш их баярлалаа гэдгийг хэлмээр байна. Ер нь ингээд талархлын энэ жагсаалт бол нэлээд урт гарна шүү. Бид одоо их тодхон санаж байгаа одоо сэтгэлд хамгийн одоо тод байгааг нь хэлж байна. Үүний цаана магадгүй нэр усыг танд дагууч гэсэндээ бид үргэлж талархаж явж байгаа. Маш олон хамт олон хувь хүн гэр бүлүүд байдаг шүү гэдгийг та нартай хэлье. Дорндод уулзцай. Баяртай. Замдаа гарцгаая.